бид нар айж стресстэх тусмаа л илүү их бас өвдөх гээд байгаа шүү дээ тий. Нөгөө эсийн төвшөнд хөрсөл улам нэмэгдэх гээд байдаг. Тэгэхээр энэ дээр нь бол усан авуулгаад за тэгээд унтахын өмнө өглөө дөнгөж боссны дараа тэр амттай зүйлүүдийг ерөөсөө өгөөд тэгээд дими. Ер нь амны хөндийн эрүүл мэнд болон бусад хоол бас суралцаанд бол сөрөг нөлөөтэй учраас тэгээд дээрэс нь бэлгэний сонголтын дээр л аюу анхаарах хэрэгтэй анханаас нь. Өгснийхэн дараа нь биш, харамсах биш. Яаж зохицуулах вэ гэдэг дээрээ биш. Анханаас нь тэр бэлгэнд орж байгаа бүтээгдэхүүнийх нь 30% нь амттан, 70% нь хүүхдийн сонирхлыг татгаар эд зүйлс байхад болж байгаа байхгүй юу. Тэгчих юм бол амттаа зүйлсэж авч чинь, дуртай зүйлсэж хэрэгжилж байгаа. За сайн байцгаана уу. Өнөөдөр подкастыг сонсож байгаа яг энэ цаг мөчийн мэндийг танд хүргэе. За та бүхэнд бол бид хүн тодорхой хэмжээний цаг хугацааг зарцуулсан гэдэг нь бол өнөөдрийн дугаар дээрээс бол харагдана. Бид бүхэнсээ тоолж үзлээ 52 дахь дугаар өнөөдөр та бүхэнд хүрэхээр бэлдэж байгаа юм байна. Энэ цаг хугацаанд хамт байсан та бүхэн эрүүл мэндийн хувьд бол тодорхой хэмжээний өөрчлөлтийг амьдралдаа хийж байгаа бахаа гэж бодож байна. За өнөөдөр бол мэдээж бид бүхэн дахиад одоо чухал нэг сэдвийг барьж авч ярихаар боллоо. За удахгүй одоо ингээд дулаан орж ийн. За хүүхдийн баяр болох гэж байна. За юунтэй холбоотойгоор ер нь хүүхдийн баярч гэлтгүү бид бүхэн одоо ямар ч цаг улиралд байсан энэ сахар, чихрийн хэрэглээ гэдэг энэ зүйлүүд бол маш их өндөр байгаад байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр биднэрт дайсан болоод байгаа мó эсвэл зохистой хэмжээгээр хэрэглэвэл таны эрүүл мэндэд ямар одоо нөлөөлөлт байгаа юм бэ гэдгийг мэргэжлийн бөгөөд за яг энэ талаас хамгийн сайн ярьж чадах зочныг бид бүхэн мэдээж урьж оролцуулдаг. Тэгээд та бүхэн бас манай өмнөх нэг дугаар дээрс харж исэн зочингоо бид бүхэн 2 дахь удаага урьж оролцуулсан байгаа. За тэгээд өмнөх дугаар дээр та бүхэн хонсон хоол гэдэг дугаарыг маш их сайн шимтэж сонссон баг. Тэгээд яг тэр дугаар дээр оролцсон зочин бид бүхэн дахиж урьсан байна. Тэгээд өнөөдрийн бид бүхний ярилцах сэдэв бол сахар гэдэг сэдэв. Энэ гэхдээ одоо чихрийн шижин гэдэг өвчнөхийн сахар гэдэг талаасаа биш бид нар одоо чихэр сахар гэж одоо ярьдаг тал руугаа илүү хүнс тал руугаа өнөөдөр ярилцах болно. Тэгээ өнөөдрийн зочин бол биологийн ухааны магистр Ашуусын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн шимт хичээл судлалын тэнхимийн багш Туул Агшийг урьсан байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргье. За тантай хоёр дахь уулзж байгаа миний хувьд бол маш их таатай байна. Тэгээд өмнөх дугаар дээр бас л хонсон хоол гэдэг дугаараас нь таныг бол баг хүмүүс хонсон хоол ярьдаг. Одоо шимт хичээл судлаач гэдэг талаар нь илүү ихээр хүмүүс бас мэддэг байсан байгаа. Тэгээ хоёул өнөөдөр ахаад одоо сахар гэдэг сэдв рүүгээ илүү ярив. Тэгээ сахартай холбоотой бас хүмүүс харсан бол ер нь тийм дугаарууд бас бусад подкаст хийдэг хүмүүс төр зочдод орсон байдаг. Тэгээ өнөөдөр бол би яг ингэж харж байгаа хамгийн сайн талаас нь ярьж чадах мэргэжлийн хүний нь олмоор санагдсан. Түүнээс илүү хүн танигдсан гэдэг талаасаа биш. Яг мэргэжлийн хүн нь яг энэ талаасаа ярьж байгаа юм бол хүмүүсийн ойлголтууд нь их гоё болгох. Тэгээд өнөөдөр бид хүн бол илүү ач холбогдолтой зүйлүүдийн талаар ярина. Өнөөдөр бид нэр сахарын талаар ярьж байгаа. Дараагийн яг үргэлжлээд орох дугаар дээр бол чихрийн шижин гэдэг өвчин тал руу н орох учраас энэ хоёр дугаарыг та яг эхнээс нь бүр яг одоо анхааралтай сонсох юм бол таны амьдралын хэм маягт маш том одоо бодисын солилцооны хувьд бол эрүүл амьдралын хувьд бол маш том хөрөнгө оруулалтуудыг бид хүн үн төлбөргүй мэдээллийг өгж байгаа гэсэн үг. За тэгээ мэдээж та бүхэн энэ эрүүл мэндийн энэ подкастыг бол үн төлбөргүй үзэж байгаа. Танаас ямар нэгэн төлбөр бол бид бүхэн авахгүй. Тэгэхээр энэ төлбөр одоо бид бүхний багийн одоо үйл ажиллагаатай холбоотой энэ зүйлүүдийг бол ивент тэтгэж гэдэг зүйл газрууд бол ингээд бид бүхэнд бол бас өгж хамтарч ажиллаж байгаа. Тэгээ өнөөдөр бол бид бүхний ширээн дээр та бүхэн харсан бол Mongolian Camel ингэний хоормог байж байгаа. Тэгээд энэ болох Milko компани Mongolian Camel ингэний хоормог бол 2021 оноос хойш зах зээл дээр бол нэвтэрсэн байж байгаа. Тэгээд хамгийн гол нь Өмнө Говь аймгийн за 10 гаруй малчин өрхөөс бүрдүүлдэг юм байна. Түүнээс ямар нэгэн фермийн одоо аж ахуй гас биш яг малчин өрхөөс бол гаргаж авч байгаа энэ түүхий гэдгээрийг давуу талтай. Тэгээ ингэний хоормог бол өөрөө эсхийг учраас тэр гизний одоо бичлэгийн цэрийг илүү сайн дэмжиж өгөх, за витамин С болон уураг, за бас энэ кальцийн одоо бас агуулмж өндөр гэдгээр нь бид бүхэн бол мэддэг болсон байгаа. Тэгээ дотроо 3 төрөл байгаа. Миний гарт бол одоо лайм жимснийх байж гин. Тэгээд ингийн хоормог болон за коллаген болон анартай гэсэн 3 төрөл бол байж байгаа. Тэгээд та бүхэн бас ингийн хоормогоо одоо бас хэрглэж хэвшээрэй гэдгийг хэлэх байна. За тэгээд бид хүн үндсэн сэдвүүтэй оръё. За бид нэр сахар гэж яриад байгаа. Одоо сүүлийн үед бараг л нэр одоо хүн болгон л чи сахараа хассаад байгаа юм уу? Чи нүүр цусаа хассаад байгаа юм уу? Сахар чи хортой штэ гэл одоо наазахын хүн энийг ингэ ярьдаг хэлсэн.
Тэгвэл яг сахар гэж яг юу юм бэ? Одоо намайг 10 жилд байхад л бид нар ингээд талхан дээрээ те масла тавиал, сахар ангил тавиал, хилээр нь аваад, хагас хилээр нь аваад тухайн үед чи одоо сахар бас бидний хувьд бол амар дайсан шиг яригддаг байлаа шүү дээ. Тэгээл идэл ингээл тэнтэс энерги аваад ингээл явцдаг байсан. Тэгвэл яг энэ сахар гэдэг зүйлийг яг юу хэлээд байгаа? Энийг бид нар юунаас юу гаргаж авдаг юм бэ? За тэгэхээр сахар гэдэг одоо англиар бол sugar, орсоор сахар, шинжлэх ухааны нэр нь сахароз гэдэг ийм нэртэй. Бидний мэддгээр бол 9 чихэр, 9 хэлбэртэй чихэр. За одоо бидний хэрэглэж байгаагаар бол бор сахар, цагаан сахар, йотон гэдэг сахарын хэлбэрүүд байгаа. Тэгээд энэ сахар маань өөрөө нүрс усны ангилд орж байгаа. Энгийн нүрс ус. Тэгэхээр нүрс ус гэхаараа одоо энгийн нүрс ус нь хүний биед болохоор хурдан шимэгддэг. Тэгэнгүүт нөгөөх нь нийлмэл нүрс ус гэж байх нь шүү дээ. Тэгэхээр сахарыг болохоор энгийн нүрс усанд оруулна. За тэгээд нүрснийхээ ангилыг болохоор моносахар, дисахар, полисахар гэж ангилж байгаа. Тэгэхээр нөгөө нэг моносахарид, дисахарид, полисахарид гэдэг ингээд дандаа сахар гэдэг нэр ороод байгаа. Тэгээд нүрс уснуудыг бүгдийг нийлүүлээд хүмүүс бас сахар гэж ойлгох гэдэг. Тэгэхээр сахар гэдэг нэр томьёонд нь нийлмэл нүрс ус нь ороод 2 молекултай нүрс нь ороод 1 молекултай нүрс усууд нь бүгд орчиж байгаа учраас энийг нь бол ялгаж ойлгохын тулд бидний амттанд, ундаанд нэмж хийж байгаа сахарыг нь нэмэлт сахар, чөлөөт сахар гэж бас нэрлэдэг. За англичууд болохоор ширээний сахар гэдэг, table sugar гэж нэрлэдэг байдаг. За тэгээд энэ өнөөдөр болохоор хоёулаа болохоор би ерөнхийдөө ярихдаа нэмэлт сахар гэдээ явчих тийм билүүл гэж бодож байна. Тэгэхгүй бол нөгөө сахар гэхээр одоо нийлмэл нүрс усаач яриад байгаа юм шиг болчих гээд байдаг байхгүй юу. Тэгэхээр бидний одоо яг өргөн хэрэглээнд хэрэгжилж байгаа элсэн чихэргээд нэртэй энэ нэмэлт сахар маань энгийн нүрсний ангилд орж ийн. За бидний хоногт авах хэмжээ гэж нэг юм байгаад байгаа. Хоногт авах нийт илчлэгийн 10% нь энэ энгийн нүрс ус буюу нэмэлт сахарыг авч болно 10% нь. Тэгэхээр насанд хүрсэн хүний хувьд эмэгтэйчүүд 1990 буюу ойролцоогоор 2000 ккал, эрэгтэйчүүд 2400 гэдэг. Тэгээд дээрэс нь ажлын ачаал хөдөлгөөний идэвхээс хамаарат янз бүр болж байгаа дээшээ доошоо. Тэгэхээр эннийх нь 10% нь бол нэмэлт сахарыг хэрэглэж болно гэдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж гаргаад өгсөн байна. За 2 хүртэлх насны хүүхэд болохоор энэ нэмэлт сахарыг бол огт хэрэглэхийг зөвлөдгөө. За тэгээд дээрэс нь нийт хоногт хэрэглэж байгаа энэ илчлэгийнх нь 60% нь нүрс уснаас бүрддэг. Хүний биед зайлшгүй хэрэгтэй илчлэг байх ёстой байдаг. Энийх нь 60% нь нүрс ус. За ингээд 60%-ийн нүрс усных нь 90% нь орчим нь нийлмэл нүрс ус байх ёстой. Тэгээд 10% одоо хэлбэлзэн шүү дээ тухайн хүнийхээ үйл хөдлөлөөс хамаар. Тэр нь одоо энэ энгийн сахар байх ёстой. За тэгэхээр энэ харьцаа нь бол одоо бидний хэрэглэж байгаа хоол хүнснээс харахад бол хүмүүсийн дунд бол яг эсрэгээрээ байран солигдчиход байгаа. Энгийн сахар голдуу юу юунд байна вэ гэхээр яг цагаан гурил, цагаан будаа тэгээд саяны нэмэлт сахар гэдэг зүйлүүдэд бол агуулгадж байна. Нийлмэл нүрс ус гэдэг нь болохоор одоо хальстай үр тариан бүтээгдэхүүн самар, жимс, ногоонд бол нийлмэл нүрс ус агуулгадж байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн нь нийт илчлэгийнх нь тэр 60%-ийнх нь ахиад доторх 90% нь бол дийлэнх нь бол энэ нийлмэл нүрс ус эзэлж явах ёстой гэсэн ийм бол онлын бол тогтсон зүйл байдаг. Тэгээд яг энэ нөгөө нэг хэмжээ нь болохоор тухайн хүний амьдралын хэв маяг, хөдөлгөөний идэх бодисын солилцооных нь эрчим гэдгээс нь хамаарат тэр насны ангиллаас нь хамаарат бас өөрчлөгдөж болно. За тэгээд яг энэ сахар нь өөрөө бидний амьдралд угаасаа хэрэгтэй шаардлагатай байгаа учраас бид нар угаасаа хэрэгжилж идэг. За тэгээд ялангуяа одоо бидний энгийн сахар, нэмэлт сахар маань болохоор дисахарт орж байгаа. Дисахарт. За глюкоз хэлбэртэй, фруктоз хэлбэртэй моносахар болж хувирна гэсэн. Тэгэхээр энэ яаж байгаа вэ гэхээр сахароз гэдэг дисахараасаа ходоодонд очиж одоо хоол хэлбэртэй орж байгаа тохиолдолд ходоодонд очиж жижиглэгдээ дараа нарийн гидний хаандагаа ферментийн тусламжтайгаар сахароз нь глюкоз болон фруктоз хэлбэртэй бол хувирдаг. Тэгээд глюкоз хэлбэртэй болохоор нарийн гидсний ханаар хоёулаа шимэгдэнэ л дээ. За тэгээд нарийн гидсэн дээр очиод ферментийн тусламжтайгаар глюкоз болон фруктоз гэсэн моносахар болж хувираад нарийн гидсний ханаар шимэгдээд цусны урсгалаараа яваад за глюкоз нь болохоор эсийн түвшинд эс рүү ороод атафе дээр нийлэгжээд тэр нь энерги болж хувирдаг. Атафе хэлбэртэй энерги болж хувирдаг гэсэн. Тэгэхээр энд глюкоз нь эсийн түвшинд
бүх одоо эсүүд дээр очиж энерги болж хуримтлагдж байгаа, үгүй хуурж байгаа гэдэг чинь болохоор эсийн төвчөндөх бүх энергийн эрчим хүчний их үүсвэр нь глюкозоос үүсэлтэй гэж ойлгож байна. Фруктоз нь яаж байгаа юм бэ гэхээр цусны урсгалаар дамжаад илгэн дээр очиж өгдөд илгэн дээр болвол хуурилт дараагийн задралд орж одоо глюкогийн хэлбэрээр нөөцлөгдөж байгаа. Тэр нь за мэдээж бусад одоо глюкозын ч гэсэн илүүд нь бас булчингийн эсүүдэд очоод глюкогийн хэлбэрээр нь бол нөөцлөгдөж идэг. Тэгэхээр энэ нөгөө нэг илгэнд олон булчин дээр глюкогийн хэлбэрээр нөөцлөгдөж байгаа тэр сахарууд нь болохоор дараа нь бидний үйл хөдлөлт одоо бүх эсийн үйл ажиллагаанд зарцуулагдах эрчим хүчний нөөц болж хадгалагдж идэг гэсэн үг. Тэгэхээр яг одоо шаардлагатай байгаа одоо тэр энгийн сахар буюу глюкозоос гарч байгаа эрчим хүчээр нь яг ойрын одоо 30-аас 1 цагийн хугацаанд хэрэглэгдэх тэр энергиуд бүгд зарцуулагддаг. Бидний хоол хүнснээс авж байгаа хүнс маань ундаа энэ тэр сахартай байхцсан бидний гоё ирч хүчтэй болоод байдаг шүү дээ. Тэр нь одоо тийм ирч хүчтэй болоод тэр нь болохоор яг эсийн төвшин дээр энерги ингэж хэмжээтэй үүсэж байгаатай холбоотойгоор маш их ирч хүчтэй болдог. За тэгэхээр ингээд энергийн их үүсвэр болох нэ. Маш богино хугацаанд маш их энерги зарцуулдаг хүмүүст бол яг энэ энгийн нүүрснүүд маш их хэрэгтэй байдаг. Глюкозууд ялангуяа. За тэгээд харин илүүдлэр хэрэглээд авах юм бол өөх болоод хоримтлагддаг. Ахаа дараа нь хэрэглэгдъя гэд. Тэгээд энэ сахарын хувьд бол яг юм л. Нэг наадам дээр Орхон Баяр Арслан яг байрлахынхаа өмнө сникерс гаргаж идчихсэн шүү дээ тий. Тэр чинь яг нэг сайн таны хэлдгээр маш хурдан энергийг бий болгоод илүү тэр одоо хүнтэй барилдахад тий одоо бацуур авирахтаа ч юм уу барилдахад илүү хүч гаргахад одоо энерги болгож очиж гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр таасаа ярьлаа шүү дээ. Сахарыг дотор нь одоо шууд энгийн одоо энгийн нийлмэл. Тий. Энгийн дотор болохоор моно сахар. Та нэг нь фруктоз нөгөөх нь юу гэлээ? Ди сахар дотор болохоор сахароз, фруктоз, сүүний лактоз, тэгээд мальтоз ордог байхгүй. Мальтоз нь болохоор үр тарианд. Сая яг таны яг тэр хэлж байгаа дээр фруктоз гэдэг зүйлийг таасаа хэллээ шүү дээ. Тэр яадаг вэ гэхээр та би болохоор таны сая ярьсан дээрээс ойлгохдоо болохоор тэр илгэн дээр шууд очиод байгаа юм байна ихний хэлсэнд. Шууд задрахгүйгээр. Тэгэхээр одоо магадгүй фруктоз гэдэг энэ зүйл ер нь хүнсүүд дээр байхаараа бас энэ нуугдмал сахарыг бас үүсгэж болох юм байна гэж би бас ойлголоо л доо. Тэгэхээр чинь нөгөө цусндах сахарын хэмжээг шууд хурдан ингээд өндөр болгохгүйгээр далдаар ингээд очиод тэнд илгэн дээр хэр нөөцлөгдөөд тэр илгэн дээр илүү хурдан өөхөлтийг бас бий болгож болох нь шүү дээ. Тэгвэл хоёулаа тэр фруктоз гэж яг юунаас илүү гаргаж аваад байгаа юм. Тэгээд ямар хүнсүүд дээр бас нийтлэг бас байж болох юм гэдгийг нь хоёулаа хэлсэн дээр явах гэж бодож байна. Одоо бидний яриад байгаа тэр эсэн чихрийг бол нэмэлт сахарыг бол ихэвчлэн чихрийн нишин, чихрийн манжангаас гаргаж авч байна. За фруктозыг болохоор ихэвчлэн жимснээс бол гаргаж авч байна. Эрдэнэшнээс гаргаж авч байна. За тэгээд фруктозын сироп гэдэг хэлбэрээр хэрвээ хүнсэнд нэмэгдсэн байх юм бол одоо шошгыг уншина л та. Шошгон дээр ерөнхийдөө бол фруктозын сироп, глюкозын сироп гэдэг ч юм уу те бусад одоо нөгөө эдэд шүүгрүүдийн бичиглүүд нь байх юм бол тэр хүнсэнд нэмэлтээр сахар нэмж өгсөн байна гэж үзэж болно. Тэгээ ялангуяа энэ нөгөө нэг глюкоз, фруктозын хэлбэрүүд нь шингэн хэлбэртэй байх тусмаа хүний биеийн цусны урсгалаар хурдан дамжина. Тэгээд илүү их хуримтлагдах юм эрсдэл байдаг. Одоо жишээ нь фруктозын сиропыг агуулсан одоо бидний хувьд нөгөө bubble tea мийгээл уудаг штэ айгүйх тийм гоё жуус мөснүүд фруктозын сахартай жуус мөс гэдэг ингээ шингэн хэлбэрээр нууж байгаа тохиолдолд илгэн дээр маш их очиж ачаал өгөөд элэг өөхлөх тийм бас илүү тийм бол штэ тий илүү тийм бол элэг өөхлөх тийм шалтгааны бас суур болж болно. Тэгэхээр шошгын мэдээллийг бас харах хэрэгтэй. Мэдээж хоол хэлбэрээрээ, жимс хэлбэрээрээ за тэгээ эслэг агуулсан тэр зүйл дотор байгаа тохиолдолд бол энэ бол нэг сүртэй тийм аюултай зүйл биш. Хурдан тэр цусны урсгалаар дамжих нь бага байдаг. Тэр хоёулын өнөөдөр яриад байгаа нь сахар гэдэг зүйл чинь өөрөө нүүрс усны төрөлдөө орно. Энгийн нүүрс усанд орно. Тэгээд хүний биеийн энерги буюу бидний хувьд бол машинаар л одоо бензин шатхуун болоод байна. Бас эн чинь давуу тал байгаад байна тий. Тэгэхээр хүний биед жишээлбэл бид нар чи уураг нүүрс ус өөх тос гэд бие махбод давах хэвээр. Тэнгүүд
магадгүй нэг насанд хүрсэн хүн 2000 ккал илчлэгийг авах хэрэгтэй байлаа гэж бодъё. Энээс хэдэн хувь нь ер нь нүүрс ус энерги байх боломжтой байдаг? Насанд хүрсэн хүний хувьд болохоор эрэгтэй эмэгтэй хөөсөөс хамаарат бодис сэлцэний эрчмээс хамаарат өөрөөр хүүхдийн хувьд өөрөөр байгаа. За тэгээд 2000 ккал-ын 60% нь одоо нийт нүүрс усны илчлэгийн 60% нь эзлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 1100-аас 1200 ккал нь бол нүүрс ус авах шаардлагатай болчихж байгаа. Тэрнээсээ 10% нь буюу 100 одоо 10-аас 120 ккал нь бол яг тэр энгийн нүүрс уснаас болох гэдэг л да. Тэгэхээр 110 20 ккал-ыг 9 хуваахаар чинь хэд болох вэ? Бишээ 4 хуваахаар чинь ойролцоогоор нэг 60 г. Өдөрт болох гэсэн бол 60 г авах гэдэг. 60 г энгийн нүүрс усыг авах гэдэг. Гэхдээ энэ нь болохоор яг энгийн нүүрс ус гэдэг дотор чинь гурил, будаа гэл за тэгээд нөгөө саяны нэмэлт сахар гэдэг зүйлүүд орж байгаа байхгүй. Эхний ээлжинд за би нэг ийм юм идэж уух юм байна. Тэгэнгүүт эндээс нь энэ энерги нь 60% байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр нүүрс усыг чи ерөөсөө огт хасаад ээж болохгүй юм байна шүү дээ, тий. За тэгэнгүүтээ тэндээсээ 10% орчим нь энгийн нүүрс ус. Энэ дотроо бас ингээд оруулахаар бүр тоог нь гаргаад өгөх юм бол ер нь 25-аас 33 г одоо сахарыг одоо сахартай зүйлийг ч юм уу те өдөрт хүн хэрглэж болох юм байна гэдэг энэ ойлголтыг л бид нар тархиндаа хийгээд авчих хэрэгтэй юм. Яг гэр зөвлөмж гээд бид нар мэдэн шүү дээ те гэр хэлбэртэй хамгийн доотлын суур хэлбэрт нь үр тариан бүлэг ихэнх маасыг эзэлж байгаа. Дараа нь яг тэдний грамлаад хэлэх юм бол үр тариан бүлэг ойролцоогоор нэг 500 г-ыг эзэлдэг хэмжээгээр нэрх юм бол тэн дотор нь гурил, будаа, талах, боорцог за тэгэл дээрэс нь төмөс орж ирж байна. За тэгээ тэднэрээр хийсэн бүтээгдэхүүнүүд нь орж ирж байгаа. За тэгээд тэрний дээр нь грамм аяхан хэмжээгээр нь арай их идэх хэмжээтэй бол 350 г-аар сүү цагаа ид. Ерөөсө 350 г хоногт хэрэглэх ёстой гэж үздэг. За дараа нь 250 г-аар ногоо. Ногоог бол 250 г. За жимсийг 200 г. За махыг 200 г гэд ингээд хэмжээнүүд байгаа. Махан бүтээгдэхүүн дотор болохоор өндөг, дүв буяр нэмээ орчдөг. Тэгээд хамгийн одоо дээдлийн хэсэгт нь тос 33 г гээд тэгээд тэрний дээр одоо тусад нь хажуудалд нь сахар болвол 33 г гээд байж байгаа. За ер нь бол тэр хамгийн дээдлийн орой хэсэгтэр нь бол яг энэ амттан, чихрийн зүйл тэгээд хит боловсруулсан хүнс гэж байдаг шүү дээ. Ультра процессed food гэдэг. Энэ бүлгийг нь бол улааруулаад тэмдэглэсэн байдаг. Хязгаартаа хэрэглэнэ гэдэг. Тэгэхээр энэ болгоныг 7 хоногт 1-2 удаа хэрэглэхэд болж байна. Тэрнээс олон дахин хэрэглэхэд бол тохиромжгүй гэдэг. Тэгэхээр яг энэ нөгөө нэг сахарын агуулмжтай амттай зүйлүүдийг бол 7 хоногт 1-2 удаа тэгээд яг өдрийнхөө норм хэмжээндээ бол тохируулаад идэхэд бол асуудалгүй болж байна. Гэхдээ норм гэдэг зүйл монголчуудын хувьд бол ерөөсөө яг чихнийхний хажуугаар л өнгөрч байгаа хэ тэ. Яг тэр ерөнхийдөө багцааг бид нар өнөөдөр авах хэрэгтэй байна. Тэгээд яг одоо бүгдээрээ яг туул багшсаа хэлж өглөө шүү дээ их гоё ойлгомжтойгоор өдөр авах хэмжээгээ чи хэллээ, энерги чи хэллээ, эндээс тэдэн хувь за бүр тэдэн грамм гэдгийг хэлж байна. Тэгээд энэ нь бол яг одоо яг жижигхэн дүгнэлт хийхэд энэ сахар гэдэг зүйл бол юу хор бол биш юм байна те. Энд чинь ерөөсөө дэлхийн иргэншийн байгууллага тэг гэр зөвлөмж энэ зүйлүүд дээр бүр ингээд эрүүл хоолтын зөвлөмж дээр хүртэл байж байгаа зүйлийг бид нэр тодорхой хэмжээнд нь бүр огт асахгүй за бүр их хэтрүүлээд байхгүй л хэрэглэх ёстой гэдгийг л яг энэ хэсэг дээр ойлгоод авчаарай. За тэгээд ер нь сахар гэдэг энэ одоо зүйлийг бид нэр илүү ихээр ингээл одоо хяналтгүй хэрэглээд байгаа хүмүүс байгаа л да тоохгүй. Ямар нэгэн өвчин болж ийж чихрийн шижинч гэдэг юм уу таргалал зүрх судас ингээл айгүй олон асуудлууд өөр дээр ингэж ирж иж ойлгоод байгаа хэ. Тэгвэл ер нь яг энэ одоо зүйлүүдийг хяналтгүйгээр бид нар хэрэглээд байх юм бол ер нь эрүүл мэндийн хувьд ер нь ямар асуудлууд хамгийн наад захын ер нь бий болж болох вэ? Яг тэр үедээ хүн өөрийгөө ойлгох байх л та. За надад яг энэ одоо сахар гэдэг энэ зүйл чинь яг хэвийн хэмжээсээ илүү ихээр би хэрэглээд байгаа юм байна гэдэг ойлголтыг тэр өвчний одоо тодорхой хэмжээнд дурдах юм бол бас ойлгож магадгүй. За тэгэхээр айгүй олон судалгаанууд байна л да. Хамгийн сүүлд хийгдсэн Монгол Улсын үндэсний хоол тэжээлийн үндэсний 6 дугаар судалгаан дээр 5 хүртэлх насны хүүхдийн бараг 2 тутмын 1 нь чихэрлэг зүйлс хэрглэж ийн сахар агуулсан амттай хэрглэж ийн гэж байгаа байхгүй 2 тутмын 1 нь яг тэр бол байх асуудал. Тэгээд 3 тутмын 1 нь өдөр болгон сахарын агуулмжтай ундаа ууж гэсэн тооцоо байгаа. Тэгээд
Ахаад тэрнийх нь 11.4 болоо да илүүдэл чинь таргалтай гэж байгаа. Тэгэхээр та хүртэл насны хүүхдээр ийм амар өндөр эрсдэл гараад ирсэн байгаа нь яг томчуудаас бас хамаарат байна л да. Бидний өөрсдийн хэрэглээ ямар байгаа нь хүүхдүүдэд нь бас ямар байна гэдг нь нөлөөлж байна. За тэгээд энэ нөгөө дэлхийн одоо олон улсын судалгаанаас харахад бол нийт дэлхийд даяар хэрэгжилж байгаа сахарлаг ундаа одоо чихэр агуулсан тэр чихэрлэг ундааны хэрэглээг нийт 2-18 насны хүнд нь хуваагаад үзсэн байна. Гэсэн чинь нэг хүүхэд өдөр болгон 100 мл чихэрлэг ундаа ууж байгаа гэсэн тооцоо байдаг байхгүй. Тэгэхээр өдөр болгон 100 мл ундаа ногдоод байгаа. За тэгээд дээрэс нь сахарын агуулмж нь яг 2-18 хүүхдийн 2-18 насны хүүхдүүдийнх дээр 2-3 дахин хэрэглээтэй гэсэн. Тэгсэн тооцоо байгаа. Тэгэхээр хоногт авах хэвээр одоо нөгөө 25 г гэдэгтэйгээ л харьцуулаад үзэж байгаа. Өдөр болгон 25 г биш 50 г, 75 г гэд хэрэглээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө хэмжээ нь л өөрөө эргээд энэ хүмүүст нь эрсдэл үүсгээд байгаа. За тогтмол урт хугацаанд яг энэ сахарын агуулмжтай хүнс нэмэлт сахарыг хэтрүүлж хэрэглээд байгаа тохиолдолд бол хамгийн энгийндээ бол амны хүндийн эрүүл мэнд шууд хорхоодох асуудал. За тэгэл арьсан дээр батгшилт, арьсны янз бүрийн өрөслүүд үүсэх. За тэгээд бас яг нөгөө нэг хөдөлгөөнт хүүхдүүдийн хувьд болохоор хөдөлгөөнтөх эмгэг гэж бас үүсэт байдаг байхгүй хит хөдөлгөөнтөх эмгэг гэх. Тэгэнгүүт нөгөө нэг эсүүдэд нь маш их эрчгүүч эрчим ингэж нийлэгдсэн тохиолдолд хүүхдүүдийн нөгөө анхаарал төвлөрөх чадвар нь муудчихдаг. Тэгээд хичээл ойлгох нь удаашарчдаг. Ой тогтоолт нь мууддаг гэсэн судалгаанууд бас байдаг. За тэгээд хоол боловсруулах тогтолцоонд нь бол нойр булчирхаанд бол ачаал өгч яадаг. Инсулины дүүжрэл явагдана. За бөөрөн дээр бас давхар ачаал өгнө. Цусан дахь глюкозын түвшин нэмэгднээрээ цусны ерөнхийдөө концентрац одоо ихсэх, ам цангах. За ингээ ам цангаснаас болоод дахин шингэн зүйл уух, шингэн зүйл дахин ууснараа бас бөөрөн дээр ачаал өгөх гэх мэтлэнгээр ингээл давхар маш олон сөрөг үр дагавруудыг бол дагуулждаг. Чихэрлэг зүйлс бол. За тэгээ яванда алстай бол таргалалт болох нь байна. Чихрийн шижинтэй болох нь байна. Зүрх судасны өвчнөд даралт ихсэлтэй. Тэгээд тархинд бол цус харвах юм нөхцөлийн хүртэл суурь нь бол болж идэг. Урт хугацаанд хэрэглэгдэх. Одоо тэгээд яг таны сайн хэлдгээр сая чихрийн шижин гэдэг өвчнийг дурдлаа штэ. Тэгэхээр яг одоо ямар ч эрүүл мэндийн ойлголт маш багатай хүмүүсийн хувьд бол чихрийн шижин гэдэг энэ өвчин сонсохороо ерөөсөө сахар их хэрэглэсэнтэй холбоотой юм байна гэж 100% ойлгодог. Энэ ойлголтын та яг хүнстэй холбоотой хэлж өгөөч. Яг нөгөө бидний хүнсний хэрэглээнд дотор яг амттан зүйлүүдийн хэрэглээ нэмэгдсэн байна. Хит хөөлөгсөн, хит шарсан, хуурсан, хит их амтлагчтай зүйлүүдийн хэрэглээ огцон өссөн байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас хэмжээ бас нэмэгдсэн. Хоолны бүтцэн өөрчлөгдөд дээрэс нь хэрэглэх хэмжээ нь бас ихсэж байгаа. Бидний одоо хэрэглэх хэмжээний хувьд гэх юм бол хүний ходоод ч өөрөө ийм атгсан гарны хэмжээтэй л жижигэн. Тэгээ хоол идэх үед 2-3 дахин сунж идэг. Тэгэхэд бол ээж аав нартайгаа ч юм ах эгч нартайгаа цуг одоо түргэн хоолны газар ороод нөгөө дүүнэр нь яадаг вүлээ. Нөгөөдөл нь ийм том 500 мл аягаар ундаа уухад нөгөөдг нь адилхан дагаал тийм хэмжээтэй ундаа ууж ийн гэдэг чинь бага наснасаа ходоод сунах асуудал үүсэх гэх мэтлэнгээр тэгээ хэтрүүлж ширгэлж байгаа. Тэгээ тэр хүүхдээр ирж байгаа сахарын ачаалал бас ихсэж байгаа байхгүй юу. Гэх мэтлэнгээр ингээд нөгөө хэрэглээний хувьд өөрчлөлт гарсан, хэмжээ нь ихссэн, зохисгүй хэрэгжилж байна. За тэгээд нэг сахарлаг бүтээгдэхүүн ч юм уу одоо ийм нөгөө түргэн хоолныг идсэн хүмүүс нь ахаал тэр амтаа мэдрэхийг хүсдэг. Тэр амтанд илүү их татагддаг. Тэр амтандаа илүү их одоо дууралдаг гэдэг ч юм уу. Тэр нь болохоор бас л дахиад одоо глюкозтой холбоотой. Сахарын дагавал сахарын найрлаганд байгаа тэр глюкоз яг одоо бас энгийн нүрс усан ч гэсэн мэдээж хоол боловсруулалтаа нийлмэл нүрсэнд хоол боловсруулалтаар ороод задраад одоо глюкозын хэлбэрт бол хувирдаг. Нийлмэл нүрсний хувьд нь ямар ялгаатай юм бэ гэхээр 3-4 цагийн дараа 5 цагийн дараа бол хувираад глюкоз нь аажим цуснд шимэгдэж биед зарцуулагддаг. Энгийн нүрсний хувьд болохоор 30-40 минутын дараа цагийн дараа ч гэдэг юм маш хурдан эсийн түвшинд глюкоз болж хувирна. Тэр нь хамгийн түрүүнд тархинд ирж илүү их мэдээлэл өгдөг. Тархины энергийн 90% нь глюкозоос авдаг байхгүй. Тэгээ тархи эрчтэй ажиллах, тархи хурдан сэтгэх энэ төр чинь бол дандаа глюкоз маш их чухал байдаг учраас гаднаас орж ирж байгаа нөгөө чихэрлэг зүйлсээр орж ирж байгаа тэр глюкоз нь өөрөө тархин дээр ирээд
эрчим хүч өгөөд аз жаргал допамин илүү ялгаруулад энэ их сайхан зүйлээ шүү гэд мэдэрчдэг. Тэгэнгүүтээ ахаад нөгөө тэр зүйлийг амтлахыг, ахаад уухыг, ахаад идхийг хүсээд идэг нь цаанаас ахаад юм донтох нөхцөлийг бүрдүүлдэг. Тийм болохоор яг нэг тийм амтанд орсон хүмүүс бол ахаал энэ амтаа амтлах гал хэтрүүлж идэх гэдэг. Инээсээ болоод давтамж бол нэмэгддэг. Монгол хүмүүсийн хувьд ч тэр ер нь хэтрүүлэн хийх хэрэглэх тэгээд бас яг 100 бас яг сахар гэдэг зүйл яг чихрийн шижин гэдэг өвчнөд 100 холбогдоход бас өрөөсгөл гэдгийг хүмүүс ойлгож авлаа тий. Бас нэг юм нэмээд тий. Нүүрс ус гэхэр чин тэн дотор сахар орж ин тий. Энгийн нийлмэл гэдэг айгүй олон төрлүүд орж байгаа. Тэгээд дандаа л чихэрлэг амттай юм би идэдэггүй хэрнээ чихрийн шижин гэдэг өвчнөд болчихжээ гэж гайхаад байгаа бол яг энэ дотроо ямар төрлүүдтэй байгаа юм бэ гэдгийг туулгаш бас яг гоё эмгцэгстэй хэлж өгсөн баг. Энийг та бүхэн сая ойлгож авч байгаа бах. Тэгээд яг дараагийн асуулт асуухаас өмнө би хүмүүсээс бас нэг зүйл асуумаар байна. Та яг өглөөний цайгаа тогтмол ууж гардгүү гэдэг зүйлийг асуумаар байна. Дийлийнх нь тэгэл уудаггүй амждаг гэж ярьж байгаа. Тэгвэл энийг би бас яг сахартай холбож бас асуумаар байна л да. Тэгэхээр өглөөний цайг уух нь ач холбогдол мэдээж өндөр байгаа. За тэгвэл өглөөний цай уух нь чухал юм байна. Гэхдээ ямар гэдэг нурц нэрлэх гэж яригдах гэдэг юм л да. Тэгэхээр өглөө нөгөө нэг одоо сахар ихтэй хоол хүнсийг ингээд одоо өглөө хэрэглээл явцдаг хүн байх юм бол энэ тухайн өдөр нөгөө нэг одоо сахарын хэрэглээг нь илүү ихээр нэхээдэх бие махбодын юм одоо тийм зохицуулах төр нь оруулах боломж нь хэр байдаг вэ гэдгийг асуумаар байна. За энэ дээр ахаад нөгөө нэг амьдралын идэх хөдөлгөөний идэх бол бас яригдах нь байна л да. Тэгээд бас түрүүний яг нөгөө нэг сахартай бол чихрийн шижинтэй болох асуудал дээр ч яг адилхан. Ер нь бол бидний хэрэглээд байгаа сахарын хэмжээ илүүдэх гэж магадгүй. Тэгвэл тухайн хүний одоо булчингийн ачаал сайн авдаг, одоо булчингаа сайн ажилуулдаг гэх юм одоо хөдөлгөөний идэвхтэй гэж хэлж болно. Тийм хөдөлгөөний идэвхтэй хүний хувьд гэх юм бол маш хурдан одоо тэр сахарыг одоо задлах, энергийг хурдан шатаах ч гэдэг юм уу тий. Иймэрхүү байдлаар одоо ашиглах, глюкоз ашиглах гэдэг байхгүй. Тэр нөгөө глюкозоос бий болсон атафи энергийг бол хурдан шатааж ашиглаж чаддаг хүмүүсийн хувьд бол харьцангуй чихрийн шижин болох эрсдэл бага байдаг. Өөх болж хоримтлагдах эрсдэл нь ч гэсэн бага байна. Тэгэхээр хөдөлгөөний идэвхтэй хүмүүсийн хувьд бол арай жоохон үүр болчиход байгаа. Ялангуяа өглөө дасгал хийдэг, тэ йог хийдэг, фитнест явдаг хүмүүсийн хувьд энэ арай жоохон үүр. Энгийн хүмүүсийн хувьд бол өглөөний цай бол айгүй их чухал. Сонголтонд бол бүр илүү чухал байна. За яаруу санд руу завгүйгээс болоод эсвэл урд оройн хитрхи оройтж унтдаг, урд оройн хитрхи оройтж хоол идсэнс болоод өглөө бас хоол идэх дургу байдаг. Хотод хитрхи хүнд хондог, хоолтой хондог, шүүн нөгөө хоол нь сайн боловсроогүй болохоор хотод хүнд юм шиг санагддаг шүү дээ. Тийм болохоор өглөө юм идэхээр ерөөсөө юм идмээргүй санагдаад. Ингээд нөгөө нэг дутуу тийм цатгалан мэдрэмжтэйгээ босоод ирдэг учраас өглөөний цай уух дургу байдаг. За тэгээд энэ байдал нь өөрийнх нь амьдралын хэм маяг нь буруу байгаа байхгүй. Тэгэхээр орой эрт унтах, орой яг цагтаа оройны хоолоо идээд зөв цагтаа унтаад өглөө босч ирээд яг өглөөнийхөө цайг бол 30 минутын дотор уулна уух хэрэгтэй. Тэр хугацаанд яагаад тэгж судалгаа байдаг вэ гэх юм бол хүн яг орой хоолоо 8 цагт идлээ гэхэд тэрнээсээ хойш хоол идээгүй өглөө 8 цагт босоход 12 цаг. За ойролцоогоор 10-аас 12 цагийн дараа хүний бие организм яг унтаж босч ирэхэд ходоод хоосон болсон байна. За ингээд унтаж амарч явах хооронд байдаг хоол боловсруулах ферментүүд, дааврууд нь нийлэгжээд яг хоолоо задлахад бэлэн болсон байдаг. Дээрээс нь шүлсний ялгарл бас өглөө илүү өтгөн их ялгархад бэлэн болсон байдаг. Тэгээд ерөнхийдөө бол өглөөний цай бол яг тэр нөхцөлд нь таарсан одоо яг тэр нөгөө нэг шүүрлүүдтэй ашиглахын тулд ферментээ ашиглахын тулд ч гэдэг юм уу заавал тэрийг үл тайлах гэж байдаг шүү дээ. Өглөөний үл тайлах гэдэг. Тэгэхээр заавал ямар нэгэн байдлаар аягны тал ус уух ч гэдэг юм уу, аяг ус уух ч гэдэг юм уу. За ингээд өөрийнхөө идэх боломжтой тэр хүнсийг сонгоход бол зүгээр яагаад гэвэл яг тийм ийм хоол гэд хэлэхэд бол хэцүү. Тэр нь ямар хоолнууд байвал зүгээр ихэр хит их шараагүй, хит их хөөлгсөн биш, хит их сахар агуулаагүй. Тэгээд хит их одоо транстос ч юм уу, халуун ногоо, амтлагч хүнсний нэмэлт агуулаагүй тийм хүнснүүд байвал илүү тохиромжтой. Тэгээ хит их хүчлэг, хит их эсгэлэн биш. Тийм зөөлөн чанарын
халуун бүлийн хоол байхад бол тохиромжтой. За бид нэр бол Монголд бол ихэвчлэн үр тариан бүтээгдэхүүн ихэвчлэн хэрэгэлдэг тийм ээ. Гурилан бүтээгдэхүүн талхан дээр тавьж иддэг янз бүрийн одоо орцуудтайгаа хачруудтайгаа хамт иддэг. Энэ хоолны дэглэмтэйгээ бол хооллолт байхад бол ер нь бол болно. Бид нар нөгөө нэг багаасаа амталж ирсэн амт гэж байдаг шүү дээ, дассан амт. Тэгээд багаасаа сурсан дадал гэж байгаа гэдэг. Тэгэхээр бага наснаас нь эхлээд өглөөний цайг нь уулгаа сургацсан. Өглөө яг гэртээ яг ямар хоол идээд өссөн гэдгээс нь хамаараа тэр хүний амтлагаанд нөлөөлсөн байдаг учраас тэр зүйлийг л идэхийг хүсэж байдаг. Тэгэхээр тэрийг нь одоо бий болгохын тулд ирээдүйд эрүүл одоо хүмүүсийг бий болгохын тулд яг гэрийн хүмүүжил, гэрийн дадал, ээж аавын одоо яг зөв хүмүүжил бол аягүй чухал байгаа. За тэгээд өглөөний цай бол заавал уух ёстой. Одоо нөгөө нойр булчирхааны асуудал, тэр цөсний асуудал гэл одоо сүүлийн үеийн яригддаг учраас энэ болгоныхоо одоо яг хоолнд нь зарцуулагдах ёстой тэр фермент даавруудыг нь яг өглөөнийхөө цайг ууж одоо зарцуулах хэрэгтэй. За өглөө хит их чихэрлэг ч юм уу хийж өсөн ундаа, хүүтэн ундаа авахд бол тохиромжгүй байдаг. Хүний амны хүндийн хүчлэг орчин нэмэгдсэн. Тэгээд шүүлс нэлээд өтгөн байдаг учраас илүү их ус уух нь тохиромжтой байдаг. За хэрвээ яг чихэрлэг зүйл, сахарлаг одоо зүйлс хэрэглэж байгаа тохиолдолд бол ус сайн уух хэрэгтэй. Mongolian Camel Ингний хормог. Говийн шимт хормог. мг өндөр тунтай 100% эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хөгшрөлтийн эсрэг хамгийн өндөр үр дүнтэй уудаг супер шингэн коллаген 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зурд задалж сав суулгыг гялалзуулна 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрт хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлог тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. За тэгэхээр өглөө яг юу идэж болох, юу идэж болохгүй байх, бие махбодод яг юу болж байгаа талаар тагс аяг гой ойлгомжтой хэлж өглөө шүү дээ. За тэгээд сахар гэдэг энэ зүйл бид нэг газтай ундаагаар л их төсөөлж байгаа л да. Тэгэхээр газтай ундаа гэдэг энэ зүйл ер нь сахар гэдэг энэ зүйлүүд ч гэдэг юм уу яг ингээд одоо газтай ундаа гэх юм магадгүй те одоо хүрсүүлдэн чи 2 литр 2.5 литр жилүүдээ амар том ундаанууд гарцсан байлээ. Энийг яг ингээд хүмүүсээс суухаар яг хүн яг тийм ус тавьчаад тасралтгүй ууж чадахгүйг бас хэцүү санагдаж байгаа. Өдөрт бид нар чинь одоо 1.5-аас 2 литр усыг гэдэг юм уу ингээ багаар уугаад байх хэрэгтэй байтал. Ерөөсөө нэг 2 литр 2.2 литр одоо том ундааг нэг хоол идж жагаад тэгээ нэг найстайгаа юмар сууж жагаад хоёулаа ингээ нэг харахад уугаад дуусгацсан байх жишээний байгаад байгаа. Тэгвэл энэ одоо газтай ундааг ингээд уухаар яагаад ингэж их хүний бит ингээд шингээж ихээр оруулаад байна. Тэгэд энэ тодорхой хэмжээний тийм донтуулагч тийм бодисч гэдэг юм уу ийм зүйлүүд тэнд бас байх боломж нь хэрэг гэдэг юм бол. Яг уу донтуулагч бодис гэж бол байхгүй л дээ. Тий. Яг л түрүүний хэлсэнчлэн яг тэр сахарын агуулмжинд нь л болоод байна. Нэмэлт сахар байна. За яг одоо нөгөө Coca-Cola, Pepsi-ний хувьд гэх юм бол бага хэмжээний кофеины агуулмжтай, фосфорын хүчилтэй. За тэгээд нөгөө хийж үлсэн ундаа гэдэг чинь өөрөө бол нүрс хүчлийн хийтэй. За тэгээ ийм нөгөө нэг орц найрлагатай. Тэгээ дээрэс нь яг цөөхөн хэдэн нэмэлтүүд бол орж өгдөг. За ингээд нөгөө хамгийн гол амт нь болохоор яг тэр нөгөө нэг тата мэдрэмж өгөөд байгаа зүйл нь болохоор тэр нүрс хүчлийн хий, фосфорын хүчлэг гэдэг байгаа зүйлүүдтэй сахар нийлээд их тата мэдрэмж өгөөд байгаа. За тэгээ энэ нь болохоор өөрөө хүүтэн байхдаа бүр илүү их тата ороод байгаа ч гэх юм уу те. Тэгэхээр ундаа бүлээн байхаараа жоохон онцгүй, газ нь гарсан байхад нь хүртэл онцгүй гэдэг чинь уухад. Тэгэхээр хамгийн чухал асуудал нь бол тата уух
нөлөөлөд байгаа зүйл нь ерөөсөө хөвдөн газтай фосфорын хүчилтэй эсэн чихэр байгаа учраас тэр ундаа их таатай ороод байгаа. Тэгээд усыг уул нь оронд нь уух хэрэгтэй байгаа шүү дээ. Бид нар чинь усал уух хэрэгтэй байгаа. Тэгсэн чинь амны цангаагаа тайлахын тулд илүү их хийжүүлсэн ундаагаа сонгож аваад байна гэдэг чинь бидний нөгөө бас донтолтын асуудал явагдаад байгаа байхгүй. Одоо жишээ нь сахарлаг зүйлс нь угаасаа бид нар мэдсэн гоё амттай гэдгийг. Тийм болохоор тарих төрүүлээд мессеж өгөхдөө ундааг нь авах дохио өгдөг. Тэгээд энэ ундаа нь өөрөө амны цангаа тайлдаг зүйл бол бас биш байгаа байхгүй. Усал уужиж амны цангаа тайлгдана. Тэгэхээр ундаа ч өөрөө сахарын халамж өгөхдөө 500 мл Coca-Cola-нд чинь 55 г сахарын халамжтай. За бусад жүүснүүд ч гэсэн ялгаагүй 45, 55 гэсэн сахарын халамж байдаг. За сахар нэмсэн зарим нэг йогуртнууд гээл тэд нар ч гэсэн 35, 25 г сахар гээл. Ямар нэгэн байдлаар сахарын амтыг одоо нэмэгдүүлэхийн тулд 25-аас 55 г сахар нэмсэн байдаг нэг удаа ууж байгаа зүйлд нь. Тэгэхээр нэг удаа ууж байгаа 500 мл ундааг гоохтол хоногийн хэрэглээнийхээ сахарын хэмжээг 2 дахин ихсэж байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор эргээгээд бидний ахиад дараагийн сахарлаг зүйлс татагдах ийм суур шалтгаан болдог. Ер нь бол хэтрүүлж хэрэглээд байгаа учраас улам илүү чихэрлэг зүйлстэй татагдаад байгаа ийм шалтгаан байна. За тэрийг бол одоо багасгах, жоох өөртөө одоо хязгаарлах иймэрхүү байдлыг бол үүсэхгүй бол бас хэрэглээ их вэ. Ялангуяа аавуудын дунд. За тэгээд бид хэд судалгаа хийгээд хөдөө орон нутгаар явжсэн чинь хөдөөгийн малчид бас нэг удаа нөө хойноо зардаг ч мөнөөсөө тушаагаад мөнгөөрөө ингээд боллоноор нь газ дандаа тавьсан байт юм лээ. Тэгээд хөдөө хүртэл газ дандааны хэрэглээ амар өндөр гарсан. Бүр хотоосоо ч өндөр гарсан. Тэгээд дээрэс нь одоо ажлын онцлогоос хамаарат маш их ажлын ачаалттай ажилдаг одоо барилгын ажилчид зам дээр ажилладаг хүмүүсийн хувьд айгүй их тийм газ дандаа авдаг. Тий. Нөгөө нэг энэ юутай холбоотой вэ гэхээр хүний биед энерги хэрэгтэй байгаа. Энерги зөв нүүрс уснаас авахыг бие нэхэд байгаа. Хүний биед нүүрс ус дутагдахаараа тэр нүүрс усны хэрэгцээг чихэрлэг зүйлсээр орлуулад байна гэсэн үг. Тэгэхээр бидний судалгаан дээр юу исэн бэ гэхээр яг тэр гэр зөвлөмжтэй харьцуулсан. Өсвөр үе оюутан ажил хийж байгаа хүмүүсийг. Энэ хүмүүсийн гэр зөвлөмжийн яг тэр үр тариан бүлэг нь бол яг байж лээ, идчихлээ, хിവэрэ. Энэ дотор юу байхгүйсэн бэ гэсэн чинь ногоог маш бага идэж, жимс хэрэглэхгүй байна. Сүү цагаан эдээ бүр огт хэрэглэхгүй байна. Тэгсэн чинь сүү цагаан эдээ, жимс гэдэг хоёр бүлгийн оронд хит боловсруулсан хүнс хийжүүлсэн ундааг л илүү их хэрэглэж байгаа. Тэгэхээр энэ хоёр бүлгийн оронд нөгөө нэг хязгаартай хэрэглэнэ гэсэн 7 хоногт 1-2 удаа хэрэглэнэ гэсэн бүлэг нь оронд нь өдөр болгон бараг нөгөө 350-аас 450 грамын хэмжээгийн байрын нийслэлд ороод ирсэн. Тэгэхээр энэ дээр л асуудал үүсэж байгаа. Энэ хоёрын байр солигдоод ингээд удаан хугацаанд хооллоод байгаа үед чинь хүний бие чинь өөрөө нүүрс усаа тэр өөр зүйлээс нь нөхөөд байгаа байхгүй юу. Тэгэхээр цаанаасаа бие чинь нүүрс усаа нэхэд байна. Энерги шаардаад байна. Энийх нь оронд нь буруу газраас нь нүүрс аваад байна шүү дээ. Тийм байна. Тий. Сайн таны энэ тайлбар чи ямар гоё ойлгомжтой сонсогдсон юм бэ? Нэрэл яг бодоодсэн чи тийм байгаа шүү дээ. Яг л нэг буруу авахын хувьд бол аваад байна тий. Гэхдээ буруу газараасаа буруу юм авч хэрэглээд байгаа нь илүүхээр бидний өнөөдрийн яригдахын сэдвийг сахар гэдгийг, нүүрс ус гэдгийг өнөөдөр дайсан мэт харах болсон энэ үзэгдэл нь яг саяын буруу сонголттой холбоотой байна. Тэгээ дээрээс нь яг яалчгүй нэрээ дутагдаад байгаа бол хүн буруу сонголт руу орох гэдэг шүү дээ. Нэг тийм рил явж ирсэн шүү дээ. Үлссэн үедээ дэлгүүр битээ ороо гэдэг. Тэгээ яах вэ гэсэн чи буруу сонголт хийнэ. Ерөөсөө нүүрс ус руу гарч явна, сахартай зүйл рүү гарч явна гэж байгаа. Яг наач өглөөний цайн дээр бас яригдаг байхгүй. Өглөө ингээд цайгаа ууж амжаагүй хоосон гараад 12 цаг хүртэл хоосон явчлаа гэж бодъё. Тэгээд өдрийн хоолны сонголтонд нь буруугаар нөлөөлдөг гэж. Тэгээ яасан бэ гэсэн чи хит их үлссэн тэр мэдрэмжэндээ болоод хит их тостой, хит их одоо шарсан, тэгээд хит их одоо амттай зүйлүүдийг нь илүү их сонгохыг хүсдэг. Юу хуушурч хамаагүй идэ гэдэг шүү дээ. Тэрэн шиг хүн хит их үлсгөөрөө буруу сонголт хийдэг. Тийм болохоор өглөөний цайгаа ууцсан хүмүүсийн хувьд өдрийн хоолны сонголт нь зөв болж ирдэг гэж бас үздэг. Наач ямар гоё юу вэ те? Тайлбар. Энийг л тархиндаа ойлгоод авчвал болох гол шүү дээ. Одоо яг би ч гэсэн өөр дээрээ бодохоор ингээд амар үлссэн ингээд гэр бүлэрээ ч юм их нэртэйг явж ялаа гэж бодоход яг ухаан жолоог өөрсөө идэх нь л чухал байгаа байхгүй те. Юу идэх вэ гэдэг юу биш. Ерөөсө хурдан нүүрс ус
одоо дахиад ч гэдэг юм уу пицца ч гэдэг юм уу те ингээл ширээгээ харахаар нэг хахад бүр өөрөө ирэхгүй бүр автоматар захиалаад ширээгээ дүүргээ хийцэн. Тэгээ дараа нь ерөөс идэж барахааргүй юм захиалсан байдаг байхгүй. Тэгэхээр ерөөс өлсөөл тарих ерөөс хурдан шийдвэр гаргаал нэг буруу нүрсээ чинь аль дээр захиалуулаад картнес мөнгө аваа явуулсан ба шүү дээ. Харин тэгэл нөхөд оронд нь орлуулад байна да. Удаан шимэгдэг, удаан цатгалан байх боломжтой хоол хүнсийг сонгож хэрэглэх юм бол илүү зөв байгаа. Ялангуяа өглөөний цайн дээр. Харин тий наадах чинь л яг амьдралдаа хэрэгжүүлэх их чухал байгаа даа шүү дээ. За хүүхдийн баяр удахгүй болох гэж байна. Тэгэхээр яг би хүүхдийн баяр болох гэж байна. Шинэ жил за одоо хүүхдүүдийн төрсөн өдөр гэл ингээл хүүхдүүдийн маань яг нөгөө нэг угаасаа л өдөр тутмын хэрэглээ их өндөр угаасаа байна шүү дээ. Бүр өдөр болгонд хүүхдийн төрсөн өдөр шиг хэмжээний зарим хүүхдүүд юм одоо нүүрс ус санхараа авч идэт байна. Гэтэл яг одоо энэ баяруудтай холбоотойгоор бас ингэж хэрэглээд байгаад байна л да. Гэхдээ яг зарим одоо хүүхдүүд тогтмол байнга өндөр хэрэглээгүй бас байж болох бах. Тэгвэл би нэг талаас танаас нэг зүйлийг асуух гээд байна. Магадгүй хүүхдийн баяраар шинэ жилээр яг нэг юм одоо чухал өдөр ч гэдэг юм уу. За 14 хоногт нэг өдөр ч гэдэг юм уу. Тэр хүүхд яг тэр өдрөө одоо чихэрлэг зүйл илүү их хүний одоо тэр өгж байгаа яг одоо бэлгийг ч юм уу те хүүхдийн баяр яах вэ одоо ингээд их гоё бэлэг бэлдээл хүүхдэд өгөхөр хүүхд байхад бэлэг өгж байгаа хүн их гоё харагдаад тэр бэлгийн дотор байгаа юмнуудыг эдмэр санагддаг шүү дээ. Энэ угаасаа нуугаад байх зүйл биш. Хүүхд байхад тийм л байсан. Тэгвэл ер нь нэг өдөр энэ нэг дор их хийдчих нь чухал юм уу? Эсвэл ингээл нэг тогтмол идэл явах юм бол эрүүл мэндэд ер нь сөрөг нөлөөлөл байх юм уу? Ер нь сүүлийн үед бас гэр бүлдээ чихрийн өдөр ч гэдэг юм уу нэг ийм өдөр хүмүүс ингээ гаргацсан зүйлүүд бас их гоё харагдаад байгаа. Та яг энэ дээр нь яг юу гэж хэлж зөвлөмөр вэ? За тэгэхээр хүүхдийн баяр болох гэж байна. За жилд нэг удаа болдог баяр. За жилд нэг удаа юм чинь хүүхдэд баярлуулнаа. За шинэ жил болно. Шинэ жилээр бас жилд нэг удаа болдог хүүхдэд баярлуулна. Төрсөн өдөр болно. Төрсөн өдрөөр хүүхдэд баярлуулна. Аавын төрсөн өдөр, ээжийн төрсөн өдөр, ах эгчийн төрсөн өдөр. Гэ дахиад зөндөө олон цагаан сар наадам гэт ингээд баярууд нь жилд бараг 10 байгаа хгүй юу. Тэгээд нөгөө хүүхэд нь 10 удаа баярлж байгаа хгүй юу. Инхээр нөгөө нэг баярын давтамж нь ойртоод бэлгэний давтамж нь бас ихсэж байгаа хгүй юу. Тэгэхээр нөгөө хүүхэд нэг удаа энэ сахарын хэрэглээний илүүдэл бас орох гээд байгаа. За мэдээж хүүхдийн хувьд огт тэр амттай зүйлүүдийг хоригулж болохгүй. Огт хориглох юм бол хүүхдүүд нууж идэх гээд, хулгайгаар идэх гээд, улам илүү их идэх гээд бүр шунаад идэх. Тийм болохоор хүүхдүүд аягүй сайхан ойлгуулад яг өдөрт хэрэглэх хэмжээнд нь тааруулаад идүүлэх хэрэгтэй. Тэгвэл мэдээж нөгөө нэг баярын өдөр нэмчин за идээд гээд ингээд уут дүрэн бэлэгттэй нь орхичос болохгүй. Тэрийг бас харж яахгүй болохгүй. За өөр юун дээр анхаарах вэ гэхээр тухайн ууттай бэлгийг мэдээж нэг ууттай бэлгийг 14 хоногт хуваарлж идүүлдэг ч юм уу те. Идүүлэхдээ за хоолоосаа идчих юм бол хоолны дараа нэг гэж хэр. Өдрийнхөө хоолыг идсэний дараа орой хоолыг идсэний дараа ч гэдэг юм уу те. За энэ тарг уусны дараа энэ сүү уусны дараа нэг гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү урамшууллын системтэйгээр явах юм бол илүү зүгээр. Яг тэгвэл хоолны дараа идж байгаа чихэрлэг зүйлсийн глюкозын нөгөө шимэгдэлт нь арай өөрөөр шимэгдэж байгаа учраас. Тэгээ дээрэс нь яг хүүхэд мэдээж их идчихлээ гэж бодъё. Тэнлээ нэг айгаад стресстэй байх шаардлага байхгүй. Яг тэгвэл бид нар айж стресстэх тусмаа л илүү их бас өвдөх гээд байгаа шүү дээ. Нөгөө эсийн төвшөнд хөрөсөл улам нэмэгдэх гээд байдаг. Тэгэхээр энэ дээр нь бол ус сайн уулгаад. За тэгээд унтахын өмнө өглөө дөнгөж босны дараа тэр амттай зүйлүүдийг ерөөсөө өгөөд тэгэл дэмий. Ер нь амны хөндийн эрүүл мэнд болон бусад хоол бос суралцаанд бол сөрөг нөлөөтэй учраас тэгээд дээрэс нь бэлгэний сонголтын дээр л аягүй анхаарах хэрэгтэй анханаас нь. Өгснийхэн дараа нь биш, харамсах биш. Яаж зохицуулах вэ гэдэг дээрээ биш. Анханаас нь тэр бэлгэнд орж байгаа бүтээгдэхүүнийх нь 30% нь амттан, 70% нь хүүхдийн сонирхлыг татгаар эд зүйлс байхад болж байгаа байхгүй юу. Тэгчих юм бол амттай зүйлсэж авч чинь, дуртай зүйлсэж хэрэглэж байгаа. Ингээд нөө бэлгийнх нь бүтцийг жоохон өөрчлөөд өгчих юм бол одоо иймэрхүү гоё хормог, тараг, амттай өөр сорултаа сүүч гэдэг юм уу те. Иймэрхүү өөрийнх нь биед нь хэрэгтэй шаардлагатай амин дэмтэй зүйлүүдийг оруулаад өгчих юм бол бэлэг нь илүү ач холбогдолтой болно. Тэгээд дээрээс нь тийм бэлэг нь гоё хоосон биш дүүрэн тэгсэн мөртлөө өнгөлөг тиймэрхүү байхаар шийдээд өгчвөл огт бас хориглолцохоор хүүхдүүдэд сөрөг нөлөөтэй. Хэтрүүлж идэх юм бол мэдээж том хүнтэй харьцуулах юм бол хүүхдийн бие өөрөө ямар вүлээ жижигхэн. Тэрнтэй адилхан илгэний үйл ажиллагаа нь бага, илгэн жижигхэн. Дотоод шүүрлийн ялгарл нь бага. Тэгээ дээрэс нь
том хүн хүүхэд хоёрыг харьцуулах юм бол насан турсан хүний бодис социалны эрчим бүрэн явагддаг учраас гаднаас орж ирж байгаа одоо тэр чин бэлэн дотор чин сахараас гадна зөндөө олон нэмэлт өөр давхар зүйлүүд байгаа шүү дээ. Тэр болгоноос нь авж байгаа идж байгаа тэр хортой нэгдлүүдийнх нь том хүмүүс бол 95% нь гадагшлуулах боломж чадамжтай байдаг. Бие организмын хувьд. Их өндөр байна шүү дээ. Тий, ер нь бол өтгөн болон шингэнээрээ шээсээрээ арьсаараа хөлсөөрөө гадагшлуулчих боломжтой. А бага насны хүүхэд болохоор тэр хувь нь бараг 2 дахин буурчдаг. Гадагшлуулах боломж нь бол буураад ороод ирдэг. Энэ болохоор яг л нөгөө илгэний үйл ажиллагаа, бөөрийн үйл ажиллагаа, тэгээд дотоод шүүрэлтэй холбоотой, хоол босролцоонтой холбоотой ихэнхийг нь хүүхэд шингээгээд аваад үлдчихдэг. Тэгэхээр ийм эрсдлүүд байдаг учраас аль болох хийх тод хортой өнгөтэй одоо юу гэмдэ тод өнгөтэй их хүчтэй хурц амттай тийм зүйлүүдээс аль болох татгалзаал байгалийн гаралтай органик тэгээд гоё мадын гаралтай сүү цагаан эдэ орсон тиймэрхүү бэлгнүүдийг аль болох өгөх юм бол хүүхдийн нь эрүүл мэндэд бол арай эргээр нөлөөлөх юм болов гэж бодож байна. За ерөөсөө яг ингээл хэлчих юм бол хүн ойлгоно. Одоо яг хоёулынхын дугаарыг бараг 90% нь ээжүүд үзэж байгаа. Тэгэхээр манай ээжүүдээ бас магтмаар байна л да. Ээжүүд бол яг хүүхдийнхээ төлөө маш сайн зүтгэж байгаа. Тэгэл хүүхдтэй ингээл хамгийн зориулаад ингээл тэ сахарыг нөхгүй гэл бодохоор гэрт нэрж байгаа нэг хүн зүгээр чипстэй ингээл одоо өөр юу гэдэг юм бэ хүүхдийн дуртай амин барайл ороод ирэхээр хүүхд яах вэ тэгэл хүүхд юм чинь нүдэн дагажгүйгээл хаана нисийг хараал тэгэл улаан цаа өвөө эмэн ч юм ингээл одоо бэлэг өгчгөр чихэр одоо амттан зүйл өгчгөр яг тэн дээр нь одоо хүүхэд энийг л идчих юмсан те ингээл гой санагдал байдаг. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг ээжүүд их үзэж байгаа бах. Тэгээ ээжүүд ялангуяа энэ мэдээллүүдийг ойр хавийнхаа тэр хүмүүст энэ мэдээллүүдийг сайн түгээгээд энэ ойлголтуудыг өгчих юм бол ядаж танаа гэрт орохдоо сүү юм уу тараг те жимс ч гэдэг юм уу энэ зүйлүүдийг барьж орно те чихэр чипс одоо ингээ өөр амттай сая туул багш хэллээ шүү дээ. Өнгийн олон те одоо нэмэлтүүд олон хурц байх тусмаа тэр хүүхдэд хордуулах зүйл их байна. Хүүхэд хороо гадагшлуулах зүйл нь өөрөө маш бага учраас хүүхдийн эрүүл мэндэд их хор нөлөө байгаад байгаа юм байна. За насанд хүрсэн хүн бол одоо өөрийгөө яана өөрийнх нь л дур байлгүй те өөрөө ухамсар тухайн тархин өвчтсөн хүн яах нь хүүхэд бол тийм биш. Хүүхэд бол өөрөө бэлэн мөнгөтэй бол байхгүй шүү дээ. Бид нар л мөнгөг нөхөөс. Тэгэхээр би бол бодоод байдгийн хүүхэд нэг 5 нас хүртэл нь илүү сайн ээж авах хичээчих юм бол тэр хүүхэд чи ядаж сургуульд орох болоогүй цэцэрлэгтээ арайч мөнгөтэй очиод дэлгүүр ороодох боломж байхгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр яг энэ үед нь нөгөө эрүүл мэнд дээр нь илүү сайн анхаарад яг 5 нас хүртэл хүүхэд бол их сайн ойлгоно. Энэ болохгүй юм байна. За би ингээд том болохоор өөрөө дуртай юм авч иддэг бол ээж гэдэг юм уу те. Энэ ойлголтуудыг их гоё өгөөд байх юм бол үнэхээр гоё супер хүүхэд гарч ирэх юм шиг байна. Гэхдээ хүүхэдтэй сахар амттай зүйлүүдийг огт бас хориод идэх хүмүүс байдаг. Тэр хүүхэд бол цаагаараа далд тэр нүүрс уснаа хэрэглээ. Их өндөр болоо те. За өстө би мөнгөтэй болохоор энэ ч өстө янзын авч идэндэ гэдэг нэг тархинтаа бараг кодлогдох хэмжээний л болчиход байгаа хэл та. Тэр энэ зүйлүүдийг их ойлгочих хэрэгтэй юм байна. Би ч гэсэн яг ингээд таны ярьсан зүйлүүдийг яг хоёр хүүхдээр л бодож байна л да. За нэг ингмээр юм байна гэдэг их гоё арга барилуудыг их зөв гоё ойлголтуудыг ч гэсэн би бас хүлээж авч байгаатай адилхан яг манай одоо үзэж байгаа подкаст сонсож байгаа үнэнч одоо 31 мянган одоо дагагч бол өнөөдрийн хувьд бол байна. Та бүхэн бол маш азтай энэ мэдээллүүдийг авж байгаа шүү. За тэгээд их гоё сонирхолтой хэрний амьдралд хэрэгтэй зүйлүүдийг та их гоёор тайлбарлаж өгч байна. Ерөөсөө манай подкастын гол зорилго, гол утга учир бол энд байгаад байгаа. За тэгэхээр ундааны талаар ярив. Бид нар одоо ингээл гэрт хүн ороод ирлээ. За ингээл одоо мах чаналаач гэдэг юм уу. За ингээл цагаан сараарч гэдэг юм уу. Сонголт ихтэй хүмүүсийн тархинд юу яаж байгаа вэ гэхээр sugar free, эсвэл zero гэсэн одоо тэр кола ундагч гэдэг юм уу те. Спайтин ч юм уу. За энэ сахаргүй гэсэн ингээд одоо манай ээж аавын үеийнхэн ч гэлтгүү бидний үеийнхэн яг л тийм ойлголттой. За энэ нэг сахартай гэсэн хэрэггүй юм байна. Гэт бас жоохон ойлголт байгаад байгаа байхгүй. Тэгсэн ирнэ sugar free гэдгийг нь ойлгоод zero гэдгийг нь ойлгоод за энэ нь сахаргүй юм байна. За би ядаж кола уусан ч гэсэн zero sugar free-г нь авъя гэд ингээд айгүй эрүүл мэндэд анхаарч байгаа юм шиг ширээн дээрээ тавиад тэрийгээ дуусна ууччих. Тэгвэл яг энэ өөрөө үнэхээр сахаргүй гэд итгэцэн байгаа. Энэ яг үнэхээр тэр сахартай одоо ундаанаас ирүүлж чадах юм уу? Эсвэл зүгээр энэ тарих угаалт явагдаад байна уу? Энээс илүү аюултай зүйл бас байх боломжтой юу гэдгийг таалж өгч. За тэгэхээр энэ zero sugar free гэдэг байгаа зүйлүүд нь болохоор сахар орлуулагчийн тухай ярьж байгаа. Сахар орлуулагч. Тэгэхээр энэ
одоо бидний түрүүний хэлсэн сахароз гэдгээс бол арай өөр. Сорбитол, манитол, сахароз гэл одоо нөгөө юу яадаг. Сахарозыг бодох юм бол 200-аас 600 дахин чихэрлэг амт үүсгдэг тийм хүчтэй бодис байдаг. Ер нь бол байгалийн гаралтай ургамлаас заримыг нь гаргаж авдаг. Гэхдээ ихэнхийг нь синтетик буюу нийлэг аргаар нийлэгжүүлж гаргаж авдаг. Тэгэхээр маш бага хэмжээтэй буюу одоо нэг элсний ширхэг хэмжээ нь нэг йотингийн ширхэг хэмжээтэй тэнцгээр тийм амтыг хүчтэй амтыг үүсгдэг гэж ойлгож байна. Тэгэхээр энэ сахар орлуулагч нь анх ямар зорилготой гарч ирсэн бэ гэхээр чихрийн шижинтэй хүмүүс зүрх судасны өвчтөө, бөөрийн орхиг өрөвсөлтөө ч гэдэг юм уу тархалтын эсрэг тэмцэж байгаа хүмүүс зориулагдаж энэ зеро шугартай одоо бүтээгдэхүүн ундаанууд гарч ирсэн. Тэгэхээр энэ нь бол яг тийм тодорхой бүлгийн хүмүүст ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс ундаа умаар байгаа. Цусан дох глюкозын түвшин огцон өсөхгүй байхын тулд. Дээрэс нь сахар орлуулагч нь өөрөө илчлэг маш бага өгдгөөс зарим нь бүр илчлэг өгдөггүй тийм зеро шугарууд байдаг байхгүй. Тэгэхээр энээсээ хамаарад илчлэг өгөхгүй учраас таргалахгүй. Тэгэхээр таргалалтын эсрэг тэмцэж байгаа одоо жингээ хасах зорилготой байгаа хүмүүст бол тэр нь бол аягүй чухал байгаа. За тэгээд яг 30-аас 40 минутын дараа нөгөө сахароз нь шимэгдээд эрчим хүч энерги болж өгч байсан бол энэ нөгөө сахар орлуулагч нь арай өөр. Нөгөө сахароз ч нь болохоор 100% бие чимэгдээд зарцуулагдаад илүүд нь өөх болчихж байгаа байхгүй. Сахар орлуулагч нь яадаг гэхээр 20-30% нь бол үлддэг. Бус нь л гадагшилчдаг. Ихэнх нь гадагшилдаг. Үлддэг гэдэг нь өөх болж үлдэж байгаа. Үгүй ерөнхийдөө биед ингээд зарцуулагдаа шимэгдээ, зарим нь илчлэг болоод, зарим нь хоол боловсруулах замын ашигтай бичил биетний хоол болоод гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар 70-аас 80% нь бол биес гадагшилчдаг гэсэн үг. Ихэнх нь. Сахароз бол тэр чигээрээ биед одоо энерги болж глюкогийн хэлбэрээр нөөцлөгдөх, өөх болж хоримтлагдах гэдэг ингээд ямар нэгэн байдлаар сахароз бол үлдчихэж байгаа. Сахар орлуулагч нь бол ихэнх нь бол гадагшилдаг. Тэгээд тэр үлдчихэж байгаа 20% дээр нь 20-30% дээр нь бас асуудлууд судалгаанууд хийгдэж байгаа. Тий. Тэн дээр нь яасан бэ гэсэн чинь ялангуяа нэг хоол боловсруулах замын ашигтай бичил битнүүдийг устгаад байна гэдэг судалгаа хийгдээд байгаа. Тэгэхээр сахар орлуулагч буюу зеро шугар нь бол тогтмол урт хугацаанд өдөр болгон уух нь бол тийм зохимжтой зүйл биш байна. Хоол боловсруулах замын ашигтай бичил битнийг устгах чинь. Ингээ хоол боловсруулах замын ашигтай бичил битээ устгах юм бол дархлаа тогтолцоонд өөрчлөлт гарна. Нөгөө бичил битүүдийн нийлэгжүүлжсэн биегийн төрлийн аминд юм уу мэдрэлийн үйл ажиллагаанд хэрэгэл нийлэгжүүлжсэн богино гэж тосны хүчлүүд нь багасна гэсэн үг. Тэгэхээр мэдрэлийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө гарч эхэлнэ. Дархлаа зохицуул алдагдана. Гэх хэмжлэнгээр тэгээд харгална. Тэгэхээр чин зеро шугартай ундаа угаад хаар чин нөгөө ашигтай бичил битүүд устгаар чин нөгөө ч таргалахаар шүү дээ. Тэгэхээр чин энтэй холбоотойгоор бас эрсдлүүд байдаг. Дээрэс нь нөгөө тийм сахарын амт байгаа учраас зеро шугартай ундаа ууж байгаа тохиолдолд илүү их сахартай зүйл идэх гээд улам амтанд нь дахиад татагдаад идэг. Тэгэхээр амтлаг зүйл рүү татагдах бас суурийг тавьдаг. Тэгэхээр байнга тогтмол бол хэрэглэх нь тийм зохимжтой биш. 7 хоногт нэгээс 2 удаа тэрнээс бага. Тэг хэмжээндээ байвал зүгээр. Тамхичин хүн тамхинаас веб татаад байгаа шиг юм биш тэр нь л тий. Тэр барыг зөвөрлж хэлэх юм бол. Тийм. Ер нь бол тийм. Тэрнээсээ сахаргүй гэж ойлгож болохгүй. Тийм байна. Сөрөг нөлөө давхар байгаа учраас. Тэр 20-30% ч бас эрсдэлтэй зүйлүүдийг хийгээд байна шүү дээ. Тий. Эхлийн яг хоёулынх нь яг эхний бүр яг дууслан сонсч чаддгүй хүн хэрвээ сонсоод яг энэ хэсгийг сонсох юм бол шууд гараал зерогоо аваад уухаар байгаа байхгүй. Эхний ээлжинд бол айгүй тийм зөв юм шиг ойлголтууд явж байгаа. Сүүл рүүгээ за тэгвэл нэг ийм юм байгаа гэдгийг сонсчих юм бол одоо тэгэхээр сонголтын дээр яах вэ гэдгийг байгаад байна л да тий. Та жишээлбэл одоо ундаа энэ уусаа нэгээс 2 тийм 7 хоногт нэг удаа бол за тэгвэл та сонголтын дээр юу нэ аль нь илүү хичээлж үзтiin юм тань би бол юуг нь л аав шүү дээ нөгөө хэвийн жинтэй чихрийн шижин байхгүй ямар нэгэн асуудал байгаа учраас би яг зүгээр ингийн сахартай ундаа Coca-Cola, Pepsi нэсээ сонголтоо хийдэг. Тэгээд хүн болгоны бас сонголтын асуудал байдаг учраас сонголтонд нь бол нөлөөлөх хэрэг байхгүй. Мэдээж хүн л юм чинь хаяа ундаа. Тий.
Намайг нэг хүн ундаа уусан чинь нэгсэн шүү дээ. Хүү өнөр юмч та ундаа уудаг юм ингээ бүр гайхаад байгаа шүү дээ. Одоо тий чи хүн л юм чинь. Нэцтэй. Тэгтээ би дэлгүүрээс авч гарахтай нууж авч гартай. Оюутнууд таарахаар бүү багшаа та ундаа уудаг юм уу гэх. Тэгтээ маш ховор тохиолдолд бол тэгтээ нэг удаа уухтаа ерөөсө бүтнээр нууж чадахгүй. Яг бол бүх нөгөө хор холбогдол бүх нөгөө нөлөөг нь мэддэг учраас нэг аягны талаар уучаал нэг амт авчаал болчихно. Тэгээд нөгөө ямар сандаа гэр бүлээрээ түргэн хоолнд орох болдог байхгүй юу? Тэгээд тэр нь ховорхон л доо. Тэнгүүт нь гэрээсээ нөгөө савтаа цайгаа аваад явна. Яагаад гэвэл түргэн хоол ч маш их тостоо. Тэгээд тостоо хоолны араас хүүтийн муух юм бол бүр тэр нойр булчиргаа цус мөсөд гээд бүр амар асуудалтай учраас халуу юм аа гэд би бүр гэрийнхнийгаа загнаад нөгөө хүүтэн ундаа ирэнгүүт нэгээс халуу уснууд нэмж байгаад өгдөг байхгүй юу? За тэгвэл энэ саяын ойлголт бол үнэхээр том ойлголтыг өглөө. Гэхдээ бид нар мэдхгүйгээс болоод алддаг. Танд сонголт нь танд байгаа. Тэгээд яах вэ гэдгийг хүртэл хэлээд өчлөө шүү дээ. Ямар үед ямар зорилгоор энэ бас гарсан бэ гэдэг зүйлийг ч гэсэн тулгууш хэлж өглөө. Би энийг бас мэдгүй учраас сая ч айгүй том ойлголтыг мэдэж авлаа. Тэгээд хүн лимч яг уу тодорхой хэмжээнд та одоо их өндөр сахартай биш бол бас хаяа тэр хэрэгжилж болох ба. Гэхдээ зөв зохистой талаас нь тааруулж хэрэглэх энэ зүйлүүдийг амьдралынхаа хэм маягт бас бий болгоорой. Тэгээд сонголт бол таны гарт байгаа. Мэдээллийг бол та авчлаа. За тэгээд эцэг эхчүүд ерөнхийдөө хүүхдтэй одоо сахартай хүнс идэг юм уу дэлгүүр ороод авахтаа сав баглаа бодлоос ер нь юуг илүү харуул зүгээр юм бэ? Ээжүүд бол яг энэ асуултыг л бас асуугаасаа гэж бодож байгаа хэл та. Мэдээж одоо бид нар чинь хүнсний бүтээгдэхүүн авахдаа он сар өдрийн хамгийн түрүүнд хаардаг. Тэгээ бүрэн бүтэн байдал өнгө үдэмжийг хараад бол авдаг. За тэгээд бага насны хүүхдтэй ээжүүдийн хувьд гэх юм бол 2 хүртэлх насны хүүхдтэр ялангуяа нэмэлт сахар тэр фруктозын сироп гэж орсон байгаа тохиолдолд бол өгөөд хэрэггүй авч өгөөд хэрэггүй 2 хүртэлх насны дээр бол тэгээд дээрэс нь нөгөө ий нэмэлтүүд 2-оос дээш 3 4 5 айгүй олон ий нэмэлттэй байх юм бол хит боловсруулсан хүнсэнд орж байгаа. Тэгэхээр хит боловсруулсан хүнсийг 2 хүртэлх насны дээр бол өгөөд хэрэггүй. Дээрэс нь тухайн шошгон зарим нэг бүтээгдэхүүний арталт нь 2 хүртэлх наснд өгөхийг хориглоно, 5 хүртэлх насны хүүхдэд өгөхийг хориглоно гэж бичсэн байдаг. Тэр мэдээллүүдийн давхар харах ёстой. Тэгээд сахарын хэмжээг нь бол хянчна, харчна. За 5 хүртэлх насны хүүхдтэр бол аль болох тийм хүчтэй амтанд бас дурлуулахгүй байх нь зөв. Яагаад гэвэл яг мэдрэхүй эрхт нь маш хүчтэй хөгжиж байгаа энэ үе гэж үздэг 5 хүртэлх насны. Өнгөнд маш татагддаг, амтанд маш их татагддаг. Хилний одоо тэр нэг амтлах рецепторууд нь насан турш хүнийхээс нэлээд олон байдаг гэж энэ төр гэж үздэг байхгүй. Тэгэхээр нөгөө хит хүчтэй амтыг мэдэрчээд том болсныхаа дараа тэр олон рецепторууд нь багасчихна шүү дээ. Тэгсэн тэгэнгүүтээ нөгөө амтаа хайгаа дахиж илүү их хэрэглэх гээд тэгээд халуун ногоотой ч юм уу хит их давстаа хит их одоо хуурсан шарсан тэр амтыг мэдэрчгээрээ тэр сахарлаг амтыг мэдэрчгээрээ том болох тусмаа л нөгөө амтаа хайгаад идэх гээд. Тэгэхээр 5 хүртэлх насны хүүхдтэр ялангуяа тиймэрхүү хүчтэй хурц амтлагаатай одоо тэр чипс халуун ногоотой давсалсан зүйлүүдийг бол аль болох авч өгөхгүй л зүгээр. Тэгээ сахарын хэмжээг бас харах хэрэгтэй. За тэгээд өөр шошгоноос бол мэдээж шошгын одоо бүрэн бүтэн байдал тэр нөгөө нэг хий алдагдаагүй байх хэвээр лаазтай бүтээгдэхүүн шилтэй бүтээгдэхүүн авах жагаад таг нь бөмбөгөөг байх хэвээр гэх мэтлэнгээр тэгээд он сар өдөр нь бүрэн бүтэн арилааг байх хэвээр бичиг нь одоо нөгөө тэр гадаргуу дээр нуушигдхүйц харагдхүйц байх хэвээр гэх мэтлэнгээр зүйлүүдийг анзаарахгүй бол сүүлийн үед бас нэг зарим нэг амттангууд бичээн жигнэмнүүд энэ тэнэс орж ирээд байгаа. Тэднэр дээр бол бидэд шалгасан чинь медийн одоо юу гэдэг нь те жижиг орны нэр бичээд тэгээд баркодын урдлын 3 орных нь нэр нь зөрж явах жишээ. Тэгээд дээрэс нь айгүй тийм хурц гялгар өнгөтэй тэгээд бичгэнс жоох ингэ бүрсийсэн байсан байхгүй. Тэгээд дээрэс нь ингээд наалт маалт нь ингээд сарнитсан, дали нааж матсан. Тэгээ ингээд гялгаруудын үнэрлэх юм бол нэг том хуванцрын үнэртэж энэ төр. Тэгэхээр иймэрхүү бас шижигтэй тийм амттан бүтээгдэхүүнийг аль болох авахгүй юу зүгээр. Ялангуяа тийм зөв бүтцтэй биш байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь тэр нөгөө нэг гядгар цаасны тийм хуванцар үнэр байгаад байгаа тохиолдолд бол тухайн дотор байгаа бүтээгдэхүүн рүүгээ тэр үнэр нэвчсэн химийн бодис одоо давхар нэмэлт орсон байх эрсдэлтэй байгаа учраас тэр сав баглаа бодлын бүтцийг аюул сайн ажиглах хэрэгтэй байна. Mongolian Camel
Энгний хормог. Говийн шимт хормог. мг өндөр тунтай 100% эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хөгшрөлтийн эсрэг хамгийн өндөр үр дүнтэй уудаг супер шингэн коллаген 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зурд задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрт хүчтэй эрүүл амьдрах мэдээ сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлог тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. Тэрийг бас бид нэр сайн анзаарч явах хэрэгтэй юм байна ээжүүдээ. Аавч гэсэн үзэж байгаа аавуудаа тий. За тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн дээр байгаа та сая ий нэмэлт гэж ярьлаа. Ий нэмэлтийн талаарх ойлголт бол бас сошиалд ирэх замраагүй л зарим нь би нугасаа байдаг л зүйл гээл зарим нь энэ маш их хортой гэдэг энэ ойлголтуудын зэрэг хойлоонууд гаргая. Ий нэмэлтүүд гэж яг юу хэлээд байгаа юм. Тэгээд би бас анзаарснаар бол ий гэсэн тэмдэглэлтэй 100-аас 1000 хүртэл байдаг юм байлаа тий. 100, 200, 300, 400, 500, 600 гэсээр хагаад 1000 хүртэл тэмдэглэгээнүүд бол байгааг би бол анзаарсан. Тэгээд энэ тэмдэглэгээнүүдийн ач холбогдол ер нь ий нэмэлт байгаа хүнсийг бас авч хэрэглэх нь өөрөө бас энэ хор хохирол байна уу? Ер нь ач холбогдол нь яг юу юм бэ? За ий нэмэлт байгаа бүх бүтээгдэхүүн бол хортой гэсэн үг ерөөсөө биш. Ий нэмэлтийг бүгдийг хортой гэж бас ойлгож ерөөсөө болохгүй. Тэгэл ий нэмэлтээ нөө гэд стресс асуудал ерөөсөө биш. Тэндээс айх хэрэггүй байхгүй. Одоо нэг ахаад ий нэмэлтийн яриад бүр анх бүтээгдэхүүн байхгүй боллоо гэд уурлаад ундаг. Тий. Тэгэхээр нөгөө нэг ий гэдэг нь edible хүнс нэмж болно гэсэн утгатай ий үсгэх байгаа. Тэгээд артл нь 3-аас 4 цифр нэмчихэж байгаа. Тэгээд одоо юу гэдэг юм бэ 100 эхнийх нь бол өнгийн сайжруулах тэр нэмэлтүүд нь ямар нэгэн байдлаар өнгийн сэргээх, гоё харагдуулах, өнгөлөг болгох гээл. Тэгээд дараа нь хадгалтыг уртсагч бодис байна. Хадгалтыг уртсагч бас маш олон нэмэлтүүд байна. За тэгээд дээрэс нь хөөсөртийг багасгах бодис, бит бүтцийг тогтворжуулагч бодис. Тэгээд дээрэс нь үнэрийг их гоё хүчтэй болгох бодис. Тэгээд гялгар өнгөтэй болгох бодис гэнтэргээл амар олон нөгөө нэг ий нэмэлтүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр 8 төрлийн тэр 100-аас 1000 гаруй тэр ий нэмэлтүүд байна. Тэгээд 100-аас 199, 200-аас 299, 300-аас 399 гэд явчихдээ. За тэгээд бидний хувьд юу анзаарах вэ гэхээр ерөөсөө хит боловсруулсан хүнсэн дээр ялангуяа сав баглаа бодлоноос нь ялангуяа ихэвчлэн амттангууд идэг. Хүүхдтэй ялангуяа амттан чихэр бичэн, эрзэн чихэр, тэр өнгийн чихэр, үрлэн чихэр энэ төр гэдэг байгаа шүү дээ. Тэр зөвлөдийн шошгын мэдээллийг нэг хараад үзээрэй. Тий. Тэгэх юм бол тэрнийх нь арталт нь одоо нэг эрзэн чихэрний арталт дээрээс нь бид нар ий нэмэлтүүдийг тоолж үзсэн чинь 18 ий нэмэлт гэсэн байхгүй. Энэ бол маш олон замбраагүй ий нэмэлт байна. Тэгэхээр энэ дээр нь нэмэлтүүдийг яг ингээд уншаад үзэхэд бол өөрийгөө харштай гэж мэдж байгаа, хүүхэд нь харшилтай гэж мэдж байгаа тохиолдолд ийм олон ий нэмэлттэй хүнсийг бол өгөөд хэрэггүй. Харшилтай хүүхдүүдийн харшлыг сэдрэх гэх юмшнээр эрсдлүүд байгаад байдаг. Хоол боловсруулах замын асуудал үүсгэх энэ гэсэн нэмэлтүүд байдаг. Ер нь бол тэгээ бэлэн гомн дээр бас 11 ий нэмэлт байсан. Олон биш үү? Тий, тэгээ зарим нэг ундаан дээр бас лаазалсан ундаан дээр ий нэмэлтүүд бас олон байсан. Тэгэхээр энэ нөгөө нэг хит олон байна гэдэг чинь олон өнгийн үүсгэх гэдэг олон нэмэлт байна. Өнгийн. Амтыг нь бас олон янз болох гээд амтыг нэмсэн байна. Тэгээ хадгалтын урсгагч бодис гэд. Хит олон нэмэлт байгаад тэгэд энийг яг нэг удаа идэхэд асуудалгүй. Угаасаа бие организм ч өөрөө ухаалаг системтэй юм чинь өөрөө өөрийгөө хоргоожуулах систем нь ажиллаад тэгээд иймэрхүү
түрүүний хэлсэнчлэн амттай зүйлөө идэж уух тохиолдол хүнд байна. Усаа сайн уух. Тэгээ гадагшлуулах процессыг хурдлуулчих байгаа байхгүй. За тэгээд харин энийг ойр ойрхон давтамжтай одоо жишээ нь тэрний эрзэнж хэрэг бол 7 хоногт одоо 2 3 удаа идэх мэдгч гэдэг юм уу тий. 7 хоног болгон идээд байвал асуудал байхгүй юу? Тий. Тэгэхээр энийг л ойлгох багасгах, хязгаарлах хэрэгтэй. Тэрнээс бүх ийм нэмэлт бол аюултай гэж ойлгож ерөөсөө болохгүй юу? Энийг бол олон улстай хүлээж зөвшөөрсөн нэмж болно гэд хэлсэн байгаа учраас эндээс бол айгаад авах шаардлага байхгүй. Одоо яг манай зочдын та бүхэн бас хэлж байгаа нэг зүйлийг бүгдээрээ л зөвөр ойлгоод авчих. Монгол хүмүүсийн нэг ойлголт байна. Сайн гэхээр маш их хэрэгжилдэг. Одоо бид нар өнөөдөр ус уух ёстой талаар ингээл ярихаар усыг замбраагүй бас хэрэгжилж болохгүй. Энд чинь одоо хавгинж байгаа бөөрийн асуудалтай хүмүүс ч гэсэн эргээд хор болно. Зүгээр энгийн ус хүртэл тийм байхад одоо ямар нэгэн зүйлийг одоо ойлголтуудыг ярихаар одоо ийм нэмэлттэй зүйлийг лээ бурхан минь хэрэггүй мэн гэл зарим ээжүүд ч гэсэн ингээл рил хийгээл тэрийн хүмүүс пупа гэл ингээл дагцсан эдитэн шиг би харсан. Тэгээд яг мэрэгжлийн хүнээс нь та яг энэ хариултыг сонсснороо за би хэрэгжилж болох юм байна. За манай хүүхэд бол хэрэглэсэн ч бүр маш бага хэрэглэх ёстой юм байна гэдгийг л ойлгоод авчих хэрэгтэй шүү дээ. Яг хор гадагшлуулах зүйлийг таацсан тэг ярьсан шүү дээ. Насанд хүрсэн хүн бол 90-95 өөрийнхөө хорыг гадагшлуулах бүрэн чадамж байна. Харин хүүхдүүд чинь бүр маш бага одоо хорыг гадагшлуулад үлдсийн өөр төр шингээгээд байхад ийм нэмэлттэй эрзэнийн чихэр бэлэн гомон өөр одоо тэр лаазалсан одоо зарим мундаач гэдэг юм уу те энэ зүйлүүдийг өдөр тутамдаа хүүхд чинь таны өгсөн мөнгөөр эсвэл та өөрөө дэлгүүр ороод яг энийг л нэхэд байхад тэрийг авч өгсөөр байгаа сургасан байгаа бол хүүхдийн эрүүл мэндэд бас хор охирлыг учруулж байгаа гэдгийг л зөвөр ойлгоод авчих хэрэгтэй юм байна. Аль нь болохын аль нь болохгүй. Ер нь болохгүй хүнс гэдэг зүйл энэ ертөнцид бараг л байхгүй бах. Тааруулж хэрэглэх юм бол энэ танд хоол тэжээл энерги болно гэдгийг л ойлгоод авчаасаа. За их гоё ойлголт бас мэдэж авлаа. За тэгээ энергийн ундаа томчвол бас их уугаад байна. Одоо ер нь одоо эмчнэр дээр ч гэсэн харагддаг юм да. Одоо их оюун ачаалтай хүмүүс ч бас энергийн ундаа уудаг. Хүүхдүүд ч гэсэн одоо ягаад ч хүүхэн энергийн ундаа уугаад байна. Тэгээ нэг бас сошиал дээр явж исэн нэг Орсын тулаанч илүү яалаа нэг кинон тоглодог нэг хүн энергийн ундаа их амар уусаар хагаад өвчтөй болсон байлуу те их турцсан байсан тийм одоо бас бичлэг яваад тэрийг бас мэрэгжлийн бусун бас нэг бичлэг хийгээд оруулсан байсан орчуулалт тавьчихсан юм шиг үлээ. Тэгвэл энергийн ундаа бид нэр одоо томчууд уугаад байна. Энэ бас одоо яаж тохируулын яаж хэрэглэх юм ер нь энд юу агуулгадаад байгаа учраас хүн тэрэнд дуурлаад хэрэглээд байгаа. Өдөр болгон энергийн ундаа уугаад байвал юу яах юм бэ гэдгийг та бас хэлж өгөөч. За тэгэхээр энергийн ундаанд ч гэсэн саяны яригсан ийм нэмэлтүүд бол ордог. 3-4 нэмэлтүүд бол байна. Дээрээс нь кофеин агуулгадж байна. За тэр ийм нэмэлт дотор нь бол мэдээж хадгалтыг уртсагч бодис, хөөсрөлтийг удаашруулагч бодис, тогтворжуулагч бодис гэдэг байдаг. Тэгээ энэ нөгөө нэг ийм нэмэлт дотроос нийлэх юм бол тогтмол урт хугацаанд уух юм бол харшилтай болох суур шалтгааныг үүсгэн хоол босруулах замыг хэмжигшүүлнэ гэсэн зүйдлүүд нэмэлтүүд байдаг байхгүй юу? Тогтмол уугаад байгаа асуудал бас байгаад байна. Дээрээс нь хэтрүүлж хэрэглээд байгаа асуудал бас байна. Дээрээс нь бага насны хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд бас энэ энергийн ундаа уугаад байгаа харагдаад яваад байна. Тэгэхээр энэ бол бас эрсдэлтэй. Ялангуяа тэр агуулгадаад байгаа кофеин гэдэг байгаа найрлаганд нь бол энэ нэлээд хідэн аяг одоо кофетэй тэнцэх хэмжээний кофеин агуулдаг гэж үздэг байхгүй юу? Бид нар чинь нэг аяг кофе уухаараа яадаг үлээ дээ. Орой уучих юм бол бүр унтгаа олчдаг ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү эрсдэлтэй чинь бүр 2 3 4 аяг гэдэг энэ чинь нөгөө энергийн ундааныхаа найрлагаас амраад кофеиныхаа найрлага нь өөр байгаа байхгүй. Тэгэхээр нэлээд хідэн аяг кофе уусантаа тэнцэх хэмжээний кофеин агуулдаг. Тийм их одоо нөгөө энэ эрчим хүч энергийг бий болгох хэмжээний. Тэгээ дээрээс нь сахарын агуулмжтай. Сахарын нэлээд өндөр агуулмжтай. За тэгээд ийм их одоо нэмэлтүүд кофеин, сахартай байна. Дээрээс нь яг бегийн төрлийн амин дэмэд бол байждаг. Бегийн төрлийн амин. Энерги их өгөөд байна тий хүний бид бодисын солилцоог дэмжиж. Бодисын солилцоог дэмжиж, дээрээс нь тархины үйл ажиллагааг дэмжих тэр бегийн амин дэмэд гэдэг байхгүй. Тэгэл тархинд маш их юм тесрэлт энерги өгч маш хурдан ажиллах тийм тархитлогоо сэргээх бүр нойрч хүрхээ болдог байхгүй юу. Тэгэхээр энэ зүйлийг нь ашиглаад тэгээ дээрээс нь кофеин байгаа учраас илүү их донтоод иддэг. Тархи маш богино хугацаанд сэргээд маш гоё нөгөө допамин ялгарч тааш таадж байгаа юм даавар. Ингэчгээрээ л нөгөө ахиад тэр зүйлээ нэхэд байгаа шалтгаан. Тэгэхээр энэ энергийн ундааг бол маш их одоо тэр сахар байна гэдэг чинь нөгөө глюкоз маш их хэмжээтэй цусаар явж одоо дамжаад
эрчим хүч өгöd байна. Маш их энерги. Тэр энергийг богино хугацаанд дасгал хийж хөдөлгөөн хийж гадагшуулахгүй бол биед хуримтлагтад зүрхэн дээр ачаал өгнө. Тэгэхээр зүрх илүү хурдан хүчтэй цохилно. Цус маш их шахагдана. Гэх мэтлэнгээр тэгээд дээрээс нь 50 бос болох, хуцаартай болох одоо тэгээд дараа нөгөө кофеных нь агуулмж буураад гарна, сахарын агуулмж нь буураад гарна. Тэгээд 24 цагийн дараа ч гэдэг юм уу, маргааш нь гэдэг юм уу, хит их ингэж ядралтын байдал руу орчдөг. Огцом. Яг бол цусаар маш их ингэж хурдтай, цусны урсгалтай байсан, маш их энерги дамжиж исэн, тарих маш тесрэлттэй ажиллаж исэний дараа огцом хүн уналтанд, ядралтанд ордог. Тэгэхээр энээсээ хамааралтайгаар бие ахаад тэр энергийн ундааг нэхэх асуудал гарна. Эсвэл тэр хүн уухгүй байгаа тохиолдолд огцом уурлах, уцаартай болгох ч гэдэг юм уу. Тиймэрхүү дүр зургууд бол ажиглагдаад идэг. Тэгэхээр дараа нь тэрэндээ дасал олцохороо одоо удаан хугацаанд уусан хүмүүст бол биеийн сэрхээ болдог ч юм уу. Тиймэрхүү дасал болтон хүмүүс бас байдаг. Тэгэхээр энэ болохоор бас донтолтын хэлбэр болчдөг. Тиймэр кофений өндөр агуулмжтай энергийн ундааг ялангуяа 18 нас хүртэлх бага насны хүүхдүүд бол бас айгүй хол байлгах хэрэгтэй. Уулгамааргүй байна. Тэгээд мэдээж нөгөө жинхэнэ одоо дасгал хийж байгаа, спортоор хичээлж байгаа, одоо өөрийгөө булчин торимтлагдсан тэр гликогенээ одоо тэр энерги зарцуулж чадах хэмжээний хүмүүсийн хувьд бол зарцуулаад ашиглаж байгаа байхгүй юу. Тэгвэл дасгал хийхгүй хөдөлгөөний идэх байхгүй мөртөө энийг уугаад одоо хаагаараа зарцуулж гаргах гээд байгаа. Тэгэхээр би мэрдэж эргээд сөрөг нөлөөтэй хорим болоод ирчихэж байгаа. Бөөрөн дээр ачаал өгч байгаа бас. Тэгэхээр өдөр тутамдаа байнгын хэрэгжилэхгүй маань. Гэхдээ хин хэрэглэх боломжтой бас хэлж өглөө те. 18 хүртэлх насны хүүхдэд бараг л хэрэглэж хэрэггүй маань. Яг ч гүйчтэн чинь кофенд донтох, юм донтох энэ зүйл багаас нь эхлээд ингээд бий болчиход байна шүү дээ. За. Тэгээд бас дахиад нэг асуултыг бас асуумаар байна. Энэ бас их чухал одоо ойлголт яваад байгаа. No added sugar гэдэг тэмдэглэгээтэй байгаад байгаа шүү дээ. Энэ юу нь яг юу хэлж байгаа юм бэ? Яг ийм одоо жишээлбэл тэмдэглэгээтэй ч гэдэг юм уу, ийм хүнс бас Монголд ер нь одоо худалдаалагдах энэ зүйлүүд ер нь хэрэг байдаг юм бол ер нь ийм тэмдэглэгээ энэ ойлголт ер нь яг юу хэлж байгаа юм бол? За тэгэхээр no added sugar гэхээр яг мэдээж нөгөө нэг нэмэлт сахар бол оруулаагүй. Нөгөө эсэн чихэр нэмээгүй гэж ойлгож болно. Тэн дээр нь бол байгалийн гаралтай фруктоз болон сахароз бусад зүйлүүд глюкоз нь байж болно. Ер нь бол яг сахартай хүмүүсийн хувьд гэх юм уу одоо нөгөө нэг яг юм сахар хязгаарлаж байгаа хүмүүсийн хувьд бол сонголтонд нь no added sugar гэдэг энийг бол сонгох гээд байдаг. Таргалтаа сэргийлж байгаа ч гэдэг юм уу одоо үнэхээр юу яаж байгаа хүмүүсийн хувьд болохоор энэ дотор чинь сахарын агуулмж байгаа л гэсэн үг. Одоо глюкоз бол фруктоз бол яг адилхан энгийн нүрс ус. Тэгэхээр энгийн нүрс ус задраа дахиад илчлэг өгнө, илүүдл нь өөх болж хоримтлагдах. Тэгэхээр илүүдл хэрэглээтэй байгаа тохиолдолд no added sugar гэдэг бүтээгдэхүүнийг аваад хэрэглээд байгаа юм бол бас нөгөө сахарын илүүдл болно. Тэрнээсээ мэдээж нэмсэн сахартай бүтээгдэхүүн авахаасаа илүү no added sugar авах юм бол харьцангуй байгалийн гаралтай сахар байгаа фруктоз нь. Тэгээд гол нь юу гэдэг вэ гэхээр одоо тэр бүтээгдэхүүн маань ямар хэлбэртэй байна вэ? Ялангуяа эслэгтэй байна уу? Одоо жимсний нөгөө нухаш энэ төр дээр байдаг шүү дээ. Жимсний нухаш хэлбэрээрээ яг жимсний идүүд нь тэн дотор байж байгаа. Тэгэхээр нөгөө тухайн бүтээгдэхүүн эслэгтэй байгаа, амин дэмтэй байгаа, ийм байгаа учраас хүний биед орж байгаа амин дэмийн шин тэжээлийн хэрэгцээ нь давхар байгаа учраас энэ дээр бол нэг тэгж санаа зовоод авах зүйлгүй. Мэдээж сахар байхгүй гэсэн үг бол биш болчиход байгаа. Нэмсэн сахар байхгүй гэж ойлгож байна. Яг ийм ойлголтыг л зөвөр авахгүй бол энэ үрс огт сахар байхгүй байна гэж ойлгоод хүн хэрэглээд байх магадaltaй. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг ер нь яг ийм сонголтуудыг л хүнд өгч хэвчтэй юм шиг байна тий. Шууд хориглох биш. Мэдээллийн өгөөд сонголтыг өгчих юм бол ер нь сонголт таны гартал байгаад байна. За тэгэхээр сахараа хасж ийн гэд одоо сүүлийн үед хүмүүс бас нэг юм баг өөрөө гаргадаг болчиход байна л да. Тэгээ сахараа хасж ийн гэд бас их жимс ихээр идэх нь бас их зөв ойлголт уу. Тэнд дээр ч нөө фруктоз гэх байгалийн сахар чинь бас энэ их агуулгадаад байна. Тэгэхээр одоо сахараа
хасж байгаа бол бас жимс идэх нь яг одоо хэр зөв ойлголт вэ? За тэгээд ийм ойлголт байдаг. Одоо сахар гэхээр угаасаа мэдээж нөгөө энгийн нүрсэс, нийлмэл нүрсэс бүх зүйлд байгаа сахар гэдэг дотор ахаа жимсний сахар яригдж байна л да, фруктоз. За тэгээд жимс маань өөрөө яг жимс хэлбэрээр хатаагаагүй. Яг жимс хэлбэрээрээ бит хэлбэрээр бол ач холбогдолтой. Тэрийг бол идэхэд ал асуудалгүй. Яа гэвэл яг энгийн нэмсэн сахартаа ундаа ууж байгаа тохиолдолд тэнд өөр юу ч байхгүй. Сахартаа ундаа л уугаад байгаа байхгүй. А жимс идж байгаа тохиолдолд тэр гоё жимсний өөрийнх нь ус байна. Ихэнх хэсгийг ус нь эзэлж идэг. Тодорхой хэмжээг нь сахар тэгээд эслэг гэдэг одоо бусад одоо амин дэмүүдийг агуулж идэг. За дээрээс антиоксидант агуулж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ийм одоо бүтээгдэхүүн хэлбэрээр нь хүнс хэлбэрээр нь хоол хэлбэрээр нь идж байгаа тохиолдолд хүний биед илүү шимт хичээллэг. Хичнээн их одоо жимс эзэн ч гэсэн 500 граммаар нь идэж чадахгүй л ах. Ундаатай адилхан. Тий. Тэгэхээр яг хурдан цадагчдаг гол онцлог нь жимсэнд агуулж байгаа усны агуулмжтай холбоотой. Тэгэхээр жимсийг бол өдөрт бол 2 шиг жимс. Одоо нөгөө гэр зөвлөмж дээр байгаа хэмжээ бол 200 г гэж үзэж штэ. Тэгэх юм бол 1 айлм 100 г гэж үзэхэд бол 2 айлм идэхэд бол хоногийн хэрэгцээний жимсний хэрэгцээг хангаж байгаа. Бид нар бол нэг доор бол 2 айлм бол идэж чадахгүй. Нэг удаа 1 айлм, орой 1 айлм ч гэдэг юм уу. Ингээд жимсний идэх өөрийнх нь тэр нөгөө нэг зүйл нь одоо бит хэлбэрээрээ идж байгаа учраас хурдан цатгалан мэдрэмж өгдөг. Дээрээс нь бит шимэгдэх цаг хугацааны хувьд арай жоохон удаан байдаг. Энгийн одоо нэмсэн сахартай ундаатай харьцуулах юм бол тэгээ шимт хичээлийнхэн ашиг тус нь арай илүү өндөр учраас жимсээ идээ. Тийм ихтлээ жимс хэрглэж болохгүй, энэ чинь сахартай юм чинь болохгүй мэнэ гэж ойлгож болохгүй. Яг нөгөө талаараа мэдээж нөгөө нэг фруктоз хязгаарлаж байгаа хоолны дэглэм барьж байгаа ч гэдэг юм уу, яг эмчийн заавраар хоол зүйчийн зөвлөгөөний дагуу дээрэс нь одоо аль нэг жимсний харшилтаа ч гэдэг юм уу тиймэрхүү тохиолдолд бол хязгаарлаж болно. Хатаасан жимсний үед арай жоо өөр болчихно. Гиз хийгээр дүүрэх гэдэг ч юм уу тиймэрхүү асуудал байдаг учраас усыг маш ихээр татаж ам цангаах гэдэг учраас хатаасан жимсийг бол арай бага идэх ёстой. Тэгэхээр энэ дээр нь бол арай өөр ойлголт болно. Тэгээд мэдээж хатаасан жимсний сахарын агуулмж нөсөж байгаа учраас хатаасан жимсийг бол арай бага идэх хэрэгтэй байна. Жимсийг бол хангалттай идж чадах хэмжээгээр идэнэ. Гэхдээ мэдээж нөгөө биеийн организмынхаа онцлог тааруулаад өөрийнхөө одоо хэмжээндээ тааруулаад тэгээд идэхэд бол болно. Тэгэхээр яг энэ ойлголт чинь хоёулынхын сүүлийн асуулт руу их төгсөж орж байна л да. Эрүүл амьдралын хэм маягийг сахихад бид нэр тодорхой хэмжээний сахарыг хорих биш зөв зөвхөстэй хэрэглэх гэдэг энэ зүйлийг л яриад байгаа. Тэгвэл магадгүй гэртээ амттай зүйл одоо нэмэлт сахартай зүйлүүдийг магадгүй байнга авч ордог байсан бол айлд очихдоо ч гэсэн жоох хөвгтэй айлд нэмэлтээр ингээл одоо жуус ундаа ингээл авч очдөг байсан бол оронд нь эхний ээлжинд бид нэр өөрсдөө ч тэр айлд очихдоо ч тэр эхний ээлжинд жимс ингээд аваад очих нь өөрөө их гоё зөв сонголт байх юм байна. Тэгэд эхний ойлголтыг бол би ер нь сахарыг хасж байгаа, сахараа жоохон бууруулахыг хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол жимс идэх нь өөрөө бас одоо эслэг байна те. Тэгээ амин дэм байна. Тэгээ тэндээс их ус авчиж байгаа учраас бас сатгалан мэдрэмжийг төрүүлчихэд байна. Магадгүй тэр бид нар ярьдаг багууд ихүүдээр бас юм идэх гэж ярьдаг. Энэ үед нэг алим идчихэд өдрийнхөө жимснийхээ хэрэглийг бид нар ингээд авчихна шүү дээ. За тэгвэл өөрөөр бид нар бас эрүүл амьдралын хэм маягтай яг одоо энэ одоо нэмэлтийн сахаруудыг илүүхээр хасах үүднээс ямар амьдралын хэм маягуудыг ингэж баг багаар ер нь хэвшүүлвэл зүгээр юм бэ? Одоо яалтчгүй ямар ч хяналтгүй өөр дөр ямар ч тооцоох боломжгүй ингээд гэр бүлэрээ ингээл одоо сахарт бүр ингээд живцсэн гэж хэлж болохоор те. Энд чинь яг хор биш гэхдээ бидний хэтрүүлэн хэрэглэж байгаа учраас таны эрүүл мэндэд маш олон сөрөг нөлөөллүүдийг авчираад байгаамаа гэдгийг л өнөөдөр бид хүн ярьж байгаа. Тэгээд туулагчаас өөрөө багш хүн учраас их гой зөв ойлголтуудыг их гоё ярьж өгч байна. Харьцангуй эрүүл хүмүүсийн хувьд бол өнөөдөр бид тэр энэ ойлголтууд бол танд 100% хүрэх боломжтой. Ямар нэг эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн хувьд бол энэ нөгөө хоол зүйч нарийн мэргэжлийн эмчнэр зөвлөж байгаа хорж байгаа хоол хүнстэй холбоотоос уялдаа дахиад нарийн асуудал яригдээ явчихнаа. За тэгвэл хоёлаа яг сүүлийнхээ асуултан дээрээ эрүүл амьдралын маягтай ер нь та гэр бүлтэй гэдэг юм уу те хүүхдүүдтэй яаж энэ одоо сахарын зөв хэрэглээг амьдралдаа хэм маяг болгож уустаа суулгаж байгаа юм бэ? Жимс бол одоо танайхан бас хэрэгэлдэг л ах. За жимсийг бол хоёул ингээ ойлгоод авчлаа. Дараагийнх нь ямар одоо алхмууд байх боломжтой юм бэ?
Одоо дулааны улирал эхэлж байна, ам их цангана. Тэгэхээр ундаа маш их уух ийм эрсдэлтэй үе эхэлж байна. Би бол заримыг амар хийдэг. Тий, сүүн зарим гэж байна. Заримны харьцангуй сахарын агуулмж нь бас бага. Тэгээ сүүнд агуулж байгаа кальц, фосфор гэдээ бусад амин нэм авчиж байгаа учраас бас харьцангуй тэгээд өдөрт нэг зарим гэдэг бол асуудалгүй. Гайгүй. Өдөрт нэг заримыг нь дунджаар одоо яг сахарын агуулмж хэрэг байх боломжтой. 20-40 г. Нэг өдрийн сахарын хэмжээ яваад. Тий, нэг өдрийн сахар. Тэгэхээр нэг зарим гэдгээд бол болж ийн гэж тооцсон. Тий. За тэгээд өдөр болгон та нэг зарим идээдэ гэсэн үг бас өдөр болгон биш. Тий. Тэгээд бас буруу ойлгочихсон та нэрээ бааларсан. Өнөөдөр чи подкастн дээр туулбагш ороод өдөр болгон зарим идэж болно гэсэн ингээд. За тэгвэл авда хэлээд идэж. Тэгвэл та жинхэнэ нөгөө таргалж маргалаа тэр чин сүүж өөрөө тосны агаламж өндөртөө тэр чин өтгөрүүлсэн байгаа. Сахарын агаламж ихтэй гэл. Тэгээд айгүй хурдан таргална шүү дээ. Тий. За тэгээд амны цангаа тайлахын тулд гэрийнхэнтэйгээ их тэмцдэг. За. Ер нь бол дээр үед ч гэсэн бид нөгөө цийдэм хийж уудаг, тэгээд тарган ундаа хийж уудаг гэмтэр гэсэн байсан. За яг тэрийгээ би бол яг гэртээ ашигладаг. Хярам хийгээд хүүтнээр нь тавьчихна, харцаа хийгээд яг хүүтнээр даганд хийгээд тавьчихна. Үгүй уух юмыг бүр төрлөөр нь хийгээд тавьчихна. Тий. Тэгээд дээрэс нь таргаараа ус хийгээд одоо тарган дээрээ бол нэг нилээх ус хийж нэг 50-аас дээш хувтай. Тэгээд банан хийчихнэ. Тэгээд нэг жоохон сахар нэмнэ. Амтын жоохон оруулах гад. Тэгээд банан нь өөрөө амттай учраас тэгээд тэрийгэ миксердээд тэгээд тийм тарган ундаа хийгээд өгчтий. Тарган ундаа хийгээд өгчин. Тэгээд тэрийг өдөр болгон нэг аяг уудаг. Тэгэхээр ингээд амны цангаан тайлагчна. Энэ нь болохоор тарган ундаага болохоор арай нөгөө нэг орой хоолны дараа унтахын өмнө нөгөө нэг их үдийн юу хийдэг гэдэг унтахын өмнөх десерт болгож таргаа уугаад унтдаг. Тэгээд аман цангаа дэвэл ерөнхийдөө бол тиймэрхүү байдлаар хярам харцаагаар бол хөргсөн хярам харцаа бол амны цангаа айгүй сайн тайлдаг. За тэгээ усыг нь бол байнга ширээн дээр ил байлгана. Тэгэл өөрөө чөлөөтэй дуртай үедээ усаа хийгээл уугаад идэг. Тэгэхээр усны хэрэглээ бол айгүй чухал байгаа даа. Тэгээ хүүхдүүд усууд сурах хэрэгтэй. Усны амтыг мэдэрсэн хүүхд бол бусад амтууд илүү хүчтэй санагддаг. Тэгэхээр усыг л амтлаас сурчих юм бол тэгээ дээрэс нь хярам харцаа хоёр ч бас гоё амттай шүү дээ. Иймэрхүү байдлаар тэгээ гадуур дотор ингээ явах болгондоо зүгээрс хоёр цүнхний ажиглалаар дөрөв нөгөө цаймаа бас масаа ингээ цүнхлээд явна. Энэ өөрөө хүүхэд ам цангах болгондоо ундаа нэх гэдэг. Тэгэхээр энээс нь сэргийлэхийн тулд заавал одоо нөгөө амны цангаан тайлах ус ч юм уу хярам ч юм уу тэр нь байж ивэл илүү амар байдаг. За мэдээж ундаа уух тохиолдол бол гарна л та. Тэгээд араас нь заавал одоо хүүхдэд усыг нь уулгаж одоо яахгүй саармж болохгүй бол тэр чин концентрат зөвтгөн сахарын халамж өндөртэй учраас. Тэгээд одоо ер нь амьдралын яг зөв хэм маягч одоо яг хэмжээндээ өдөр болгон бид нар мэдээж идж байгаа хүн ер нь амьдрахын тулд иддэг. Тийм болохоор яг тавгны зарчмаар хоолно. Өглөө өдөр оройныхоо хоолыг яг тогтмол идэнэ, тогтмол цагт идэнэ. Тэгээ идэхдээ тухайн хүний өөрийнх нь бие организм таарсан өөрийнхөө идэх дуртай хоолыг өнгө алаглуулад олон нэр төрлийн хоол хүнсийг идүүл илүү зохимжтой. За тэгээд үр тариан бүлэг ялангуяа өдрийн хоол, оройны хоолны будааны сонголтын дээр ч юм уу гурилны сонголтынхоо 30% нь хастай үр тариа оруулаад өгөөрэй гэж хэлмээр байна. Тэр нь болохоор хасанд нь бэгийн бүлгийн амин дэм байгаа. Дээрээс нь эслэг агийн агуулмжтай байгаа учраас энэ бол эрүүл мэндийг маш хурдан богино хугацаанд дэмжинэ. Тэгээ дээрээс нь сатгалан мэдрэмжийг удаан өгдөг учраас дараагийн хоол хүртэлх хугацаанд өлсөхгүй байх боломжийг бүрдүүлдэг. Тэгэхгүй бидний хастай будаа хастай одоо тэр үр тариа бүтээгдэхүүн жоохон хэрэглээ бага байна. Тэгэнгүүтээ за тэр нь байхгүй байж болно л доо. Тэгвэл оронд нь тавгны тал нь ногоо байх хэрэгтэй. Ногоогоо бол ерөөсөө тогтмол хоол болгон дээр идэх хэрэгтэй. За энд чинь бол амар хүндрүүлээд бодоод авах хэрэг байхгүй шүү дээ. Луун, байцаа, сонгон, сармис гэл ингийн манжин, өрөн манжин, шар манжин гэдэг яг ойр одоо бидний хэрэглээ сурсан ногоонуудаа бол хэрэглэж авах хэрэгтэй. За тэгээд тавгны 4/1 нь бол мах, эсквалдаг махан бүтээгдэхүүн, буурц дургамал, нөгөө дүв бүү өндөг байж болж байна. За тэгээд тавгны 4/1 нь нөгөө үр тариан бүтээгдэхүүн байгаа байхгүй. Ингээр тавгны зарчмаараа хоол нь олон нэр төрлийн байх хэрэгтэй. За тэгээд өглөөний цагаа яг тогтмол уух хэрэгтэй. Хоол хоорондын десерт бол байж болно. Мэдээж хоол хөнгөн хоол идж байгаа тохиолдолд өлсөн шүү дээ 2 цагийн дараа тийм болохоор тэр үед нь хоол хоорондын 100 гээд тэр үе дээрээ аль болох тийм түргэн хоолны төрөл хит боловсруулсан хоолны төрлүүд биш.
аль болох жимс, тараг, сүү байвал илүү тохиромжтой байх гэдэг. Тэгээд өдөр болгон заавал сүү цагаан эдээг нэг аяг хэрэглээч. Одоо яг нэг аяг тараг ууж байгаа тохиолдолд хоногт авах хэмжээний пробиотикийн хэмжээг авдаг гэж үздэг. Тэгэхээр өдөр болгон пробиотик уух шаардлагатай болоод байгаа шүү дээ. Ер нь бид нэр дархлаагаа дэмжих болох үүднээс. Тэгэхээр өдөр болгон нэг аяг тараг уухад хоногт авах шаардлагатай пробиотик авчдаг гэж үздэг. Тийм судалгаа бол байдаг. Тэгэхээр таргаа сахар багтаа аль болох сахаргүй таргаа уугаад тэгээд нойр бүтэн стресс багтаа одоо аль болох бүх юмд стресстгүй байвал их сайн байна. Одоо сүүлийн үеийн судалгаанд чинь стресс рүү айгүйх чиглээд байгаа учраас маш их тайван байх хэрэгтэй. Тэгээд нойр бүтэн, тэгээд зөв хоолтой. Тэгээд дээрэс нь бидний хөдөлгөөний хэв маяг одоо жишээ нь 5 өдөр машинаар явдаг бол нэг өдөр нь алхаа явчихад бол эрүүл мэндэд амар сайн дэмтэй, эерэг нөлөөтэй. Бидний биед хоримтлагдах гэсэн өөх чинь тэр үед чинь одоо зарцуулагдаад энерги болоод зарцуулагдах боломжтой учраас тэгээд дээрэс нь үений эрүүл мэндийн асуудалд хэрэгтэй байгаа учраас 7 хоногт нэг удаа алхахад бол үнэхээр үр дүнтэй. Тэгэхээр хөдөлгөөн, нойр, хоол, стресс гэсэн 4 зүйл дээр л менежмент хийчих юм бол эрүүл амьдралын хэв маяг болно да. Бид бүхний ярианы сэдв бол яг сахар гэдэг талаас. Би бол яг сахартай холбоотой подкастууд бас мэрсэр харсан л да. Гэхдээ бидний хийж байгаа подкастын дугаар бол илүү мэргэжлийн чиглэлийн хүнийг ер нь бол яг өнөөдөр сахар талаас хамгийн сайн ярьж чадах зочин бол угаасаа би туул багшиг гэж хараад хонсон хоолтой холбоотой дугаараар та бүхэн их таньж байгаа байх. Тэгэл өнөөдөр сахар гэдэг сэдвээр дахиад туул багштай арай өөрөөр бүгдээрээ танилцлаа. Тэгээд би ч гэсэн өөрөө эмч хүн яг одоо шим тэжээл хоол зүй тал руугаас илүү сонирхолтой. Тэгээд энэ талын хүмүүстэй ярилцахаар илүү гоё ойлгомжтой, их гоё зөвлөгөө авч байгаа юм шиг санагдаад байдаг. Тэг өнөөдөр бас туулгаш одоо яг үзэж байгаа та бүхэн одоо манай үзэгч сонсогчдыг хүндлээд ингээ хоёр дахь бас ингээ ажил болгоод ингээд одоо цаг цаваа зарцуулаад цочин хоморд ингээд сууж байгаа хувьд бол миний хувьд бол маш баяртай байна. Тэгээд бас нэг зүйлийг яг төгсөлтөнд таныг бас хэлээсэй гэж бодож байна. Удахгүй одоо нөгөө нэг юу болгож байгаа, эсэлт болгож байгаа тий. Тэгэхээр сүүлийн үед бас яг одоо энэ ашуусын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн шим тэжээл судлалаар сургаж байгаа дүүнер маань бас үзчихэж магадгүй. Яг одоо энэ мундаг одоо туул багшийн одоо шав болоод юмын сонсоод ингээд чихэн онгоолгоод ер нь шим тэжээлээ судлаад явна гэдэг чинь хүн амьдралдаа би юу идэж уух ёстой юм бэ гэдгээ судалж байгаа ийм гоё том салбар руу орж байгаа учраас энэ чиглэл бол маш одоо ерөнхийдөө дэлхийд дахинд Монгол улсад ч гэсэн их гоё хөгжиж байгаа салбар. Тэгээд яг энэ чиглэлийн мэргэжлийг сонгох гэж байгаа дүүнерт одоо та юу гэж хэлмээр яг ингээ эргэлзэж магадгүй л дээ тий. Имж болох гээд байгаа. Тэгээл одоо хоол зүй шим тэжээлсэн гэж судлаач болох гээд байгаа ч юм уу. Нэг арга гэр нь бас энэ ойлголт жоохон байхгүй байх юм бол ер нь яг энэ мэргэжлийг сонгоод эзэмших юм бол ажлын байр ер нь хэр байдгийг тэгээд ашуусын нийгмийн эрүүл мэндийн сургуулийг сонгоод орохын тулд ер нь яг яамал зүгээр юм бэ гэдэг нэг товчхон зөвлөгөө та төгсгөлт нь бас хэлээсэй гэж бодож байна. За тэгээ баярлалаа. За тэгэхээр манай шим тэжээл судлалын тэнхим дээр эрүүл мэндийн хоол зүй гэдэг мэргэжил хөтөлбөр хэрэгждэг. Тэгээд одоо 4 дахь жилээ төгсгсөн 7 дахь хэлэлтээ авсан. За ингээд жил болгон хэлэлтийн тоо нэмэгдээд өнгөрсөн жил 100 оюутан хэлсэн. За тэгээд жил болгон хэлэлтийн тоо нэмэгддэг. Тэгээд нөгөө квоттой учраас хамгийн өндөр оноо авсан хүмүүсд жагсаагаад оруулдаг. Тэгэхээр нэлээд юм шалгууртай мэргэжил байдаг. За эрүүл мэндийн хоол зүйчийн ажлын байр нь их хөвчлэн болвол эмнэлэг дээр, амбулатори дээр, эмнэлгийн галтгоон дээр бол байна. За ялангуяа өвдснийхэн дараа нь биш, ер нь аль болох өвдөхөөс өмнө одоо эрүүл зүй хоолтоор урьдчилан сэргийлэх. За тэгээ хэрвээ өвдөд эмнэлэгт эмшүүлж байгаа тохиолдолд тэр өвчний идэгрэлтийг хурцгах, түргэсгэх тал дээр хоолтын цуг одоо ингээд дэмжиж өгөх, хоолоор нь цуг эмчлэх ийм ажлуудыг бол хийдэг. Тэгэхээр энэ бүх эмнэлэгт одоо ялангуяа Монгол улсын хэмжээнд гээд тооцсон. Тэгсэн чинь баг нэг эмнэлэгт 2 хоол зүйч гээд үзсэн чинь манай тэр 4,000 ажлын байрны эрэлт хэрэгцээ байна гэж гараад одоогоор нэг 60 гаруй л хоол зүйчтэй байгаа юм уу да. Эмнэлгийн 60 гаруй нь хоол зүйчтэй. За тэгээд мэдээж зарим нь боловсролын байгууллагт бол ажиллаж байна. За зарим нь нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвүүдэд ажиллаж байна. За тэгээд юун дээр ажиллаж байна. Босод одоо нөгөө нэг коуч болох тий босод зөвлөгөө өгөх спортын хоол зүй гэд босод салбаруудад ажиллаж байна. Эрдэм шинжилгээний судалгаан дээр бас ажиллаж байна. Бас аягүй их судлаач болдог. Тийм болохоор
Ер нь ажлын цаар хүрээ бол маш их тийм тэлж ажиллах боломжтой ийм мэрэгжил байгаа. Тэгээд өөрийгөө одоо эрүүл зүй хоолдог болохоос гадна гэр бүлийнхнийгаа эргэн тойрон найз нөхдөд аюух эрүүл зүй хоолтой болгодог. Дөнгөж 2 дугаар курстэ орж ирэнгүүтэл багшаа би одоо ингэж байгаа ийм болсон гэл өөрийгөө яриад ээж авдаа ингэдэг болсон, ээж аавынхаа хоолтыг өөрчилсөн гэл ороод ирдэг аюу хөөрхөн, дүүгийнхаа хоолтыг ингэж өөрчилсөн гэл. Тэгээ бүр гэр бүлийнхэндээ ээжтэй хүртэл хоолны цэс зохиосон хүүхдүүд хүртэл байдаг. Тэгээд ингээд дөнгөж заавал одоо ажлын байран дээрх тэр хүмүүст нөлөөлөхөөс гадна эргэн тойрныхоо хүмүүст маш их хүчтэй нөлөөлдөг ийм гоё мэрэгжил байна. Тэгээд эрүүл мэндийн хоол зэчээр сурах байгаа хүүхдүүд маань математик, биологи, хим, англи хэл гэсэн 4 юугаар ийш өгч орж ирэх боломжтой. Тэгэхээр айл нэг сонголттой. Одоо жишээ нь математик, англи хоёрын айл нэг нь, хим, биологи айл нэг нь гэсэн үг. Тэгэхээр энэгээр нь төгслийн шалгалт нь 420 оноогоор орж ирэх боломжтой байгаа. Тэгээ манай үүд талга үргэлж нээлттэй мэрэгжлийн мундаг багш нар бол байна. Тэгээд дадлага бол бас ашуусынхаа эмнэлгийн тасгуудад тэгээд ашуусын харьяа Монгол Япон эмнэлгийнхаа хоол үйлдвэрлэлийн галтгоо гэд бас газруудад дадлага энэ хийдэг. Тэгээд дадлагаараас ер нь бол олон хоол үйлдвэрлэлийн газруудаар явж дадлага хийдэг дээ. За тэгэхээр яг одоо магадгүй би цаг хугацааг ухраагаад мэрэгжил сонгох байсан бол магадгүй хашуусын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн одоо хоол зүйчийн би бол энэ ангид барыг орох байсан баг. Нэрээ мэдээлэл ийм гоё байсан бол. Тэгэхээр яг энэ подкастыг сонсож байгаа ээж аав нар магадгүй хүүхэд нь өөрөө бас ингэ те хоол шимт хичээлийн эрүүл зүй хоолтын ийм жоохон мэдээлэлтэй ч гэх юм уу энэ тал руу судалгаа жоохон хийх гэдэг гэр бүлтэй жоохон зөв дадлаг үүсгэх гэдэг бол мэрэгжил нэрвсэл энэ байгаад байгаа. Тэгээд туул огшоос төгсөлт нь их гоё зүйлийг хэллээ л дээ. Ажлын байр бол их олон байгаад байна. Гэхдээ одоо улсын хэмжээнд 60 одоо юу хоол зүйч эмнэлэгт ажиллаж байгаа юм байна. Тэгээд цаана ажлын байр уг нь их байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр би яг эмнэлгүүдэд хэлье. Тэгээд хоол зүйч гэдэг энэ чиглэлийг заавал эндээ багаар нэг гоё оруулаа. Би бол одоо хүнд дотрийн өвчтөнд ингээд зөвлөгөө өгөөд эмчилгээ хийхэд гаргалаа гэж бодоход би бол хоолтонд яг үндэ зөвлөгөө 100% өгч чадахгүй. Би мэрэгжлийн хүн биш учраас энийг яах вэ гэвэл ашуусын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн шинэ жижил судлалын одоо энэ төгссөн дараагийн тэм мэрэгжилтэн энэ зөвлөгөөг өгөх юм бол энэ ерөөсөө энэ өвчин дахиж сэдрэх, ахиж өвчлөх энэ зүйлүүдийг бүр холдуулчихж байгаа энэ одоо зөв хоол эмчилгээ явж байгаа. Тэгэхээр энэ одоо эмнэлгүүдийн гэсэн удирдлагууд эрүүл мэндийн яам гэсэн энэ ойлголтуудыг маш гоёар аваад ажлын байруудын их гоё цар хууртай гаргаад өгчих. Тэгвэл бид нэр энэ хоол зүйч нартай багаараа хамтарч ажилламаар байна гэдгийг би бас энэ ташрамд хэлмээр байна. Яг үүндээ хоол зүйчийн мэдээлэл, мэдлэг энэ манай ангаах ухааны салбарт үнэхээр дутагдж байна. Үйлчлүүлэгч өвчтөн маань ч гэсэн юу идэх яахаач юу яг үүндээ ойлголт байхгүй юмлгээс гараад дахиад нэг шарсан хуурсан юу эдийн одоо юм идэж уугаад дахиж өвчлөөл ингээл бүр нэг цикл болцсон. Энэнгээрээс нөгөө даатгалын мөнгө ингээ урсчидэг ийм цикл рүү орсон. Тэгэхээр энийг үр ашигтай байх тухайн хүнийг илүү удаан эрүүл байлгахын тулд бол хоол зүйч, шимт хичээл судлаач та бүхний ажил бол үнэхээр супер хэмжээнд бол очино. Тэгээд удахгүйгээс энийг цаг хугацаач тэр ойлгуулад өгчих бах. Юу нэг эмнэлгүүд аягүй гой хоол зүйчтэй та гараад ялангуяа дотоод шүүрэл дээр одоо Монгол Японд ч юм уу та гараад хоол зүйчээс үлгээ аваад яваараа гэдэг энэ гой чиглэлийг гаргаж өгөөд нөгөө хүн ч гэсэн ач холбогдлыг ойлгоод очиод их гой зөвлөгөө аваад гараа явдаг болсон. Монгол Япон эмнэлгийн хувьд бол яг миний харснаар бол тийм байсан. Тэгээ бусад эмнэлгүүд одоо нэгдүгээр эмнэлэг гэдэг юм уу ер нь бас тийм байгаа байх. Тэгэхээр энэ талын ойлголтуудыг бүгдээрээ аваад яваарай. Тэгээд өнөөдөр ямар ч сан бид их хүн сахар гэдэг дугаараар их гоё ойлголтыг өглөө. Тэгээд өнөөдөр бас энэ ивент итгэж ажилласан одоо байгууллагуудаа баярлалаа. Монкрен компани хаалгаа одоо шампуныг мэдгүй хүн байхгүй бах. За тэгээд Crystal Skin гэдэг бас энэ гоо сайхны за мөн одоо коллаген уудаг хамгийн өндөр одоо тундаг коллаген оруулж ирдэг энэ газар ус дэмжиж хамтарч ажиллаж байна. За тэгээд Mongolian Camel энгэний хормогоос хамтарч ажиллаж байна. Дэмжиж хамтарч ажиллаж байгаа эрүүл мэндийг дэмжиж байгаа байгууллагуудад бүгдэнд нь ямар ч зэн ташимд талархаж байна. За тэгээд Crystal Skin гэдэг одоо арьс гоо сайхны одоо солонгосын бүтээгдэхүүнийг одоо оруулж ирдэг энэ газар хамтарч ажиллаж байна. Тэгээд хүмүүс бас мэддэг болсон баха. Тэгээд цочиндоо бас энэ их гоё хөөрхөн чамин одоо уудтай юм бэлэг өгж явуулсан байгаа. Тэгээд цочиндоо бас энийг өгье. За баярлалаа.
өнөөдрийн дугаар бол мэдээж маш одоо үр дүнтэй их гоё дугаар байна. Тэгээ миний сонирхол ч гэсэн өөр яг яалтчгүй энэ чиглэл рүүгээс энэ мэдээллийг авахыг хүсэж байгаа учраас ерөөсөө яг цаг хугацаа яаж өнгөрч байгааг үл анзаараад маш олон мэдээллүүдийг тархинда хүлээж авлаа. Тэгээд тав тухтаа сонсож байгаа төвлөрөө сонсдог хүмүүс бол маш олон мэдээллийг та үн төлбөргүй авч байгаа их хацтай. Тэгээд удахгүй бас яг энэ чиглэл рүү мэрэгжил сонгож байгаа дүүнер маань ч гэсэн энэ подкастыг сонсснороо за би яг ямар чиглэлийн ямар хүн болох гэдэг нь ямар мундаг эрдэмтэн одоо багш нараас ус мэдээллийг авах боломжтой юм бэ гэдгийг их гоёор ойлгож авч байгаа байх. Тэгээд өнөөдрийн дугаар дээр одоо бид бүхний үйл ажиллагааг дэмжиж ер нь ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг хоол шимт хичээлээр нь илүү сайн өгөхийг хичээж ажилтдаг туул багштай маш их баярлалаа. Тэгээд бид бүхнийдээ цаашдаа холбоотой зөндөө ажлуудаар хамтарч ажиллах бах 2 дугаар дээр ингэж оролцож маш үн цэнтэй энэ цаашдаа хүмүүст их урт удаан мэдээллийг өгөх ийм одоо дугаар болсон байх гэж найдаж байна. Тэгээ таны цаашдын ажил хөдөлмөрт их амжилт хүсье. Таныг хүмүүс их магтчихилээ. Их гоё эерэг хүн байна. Их гоё инээмсэглэж ярьдгийм байна. Гэтэ зарим хүмүүс хонсон хоол дээр бас хонсон хоолоо өмөрж жоохон юм бичсэн байлээ. Тэгээ би бас туулах шиг өмөрөд хэлэхэд хонсон хоолыг хэрглэж болон болохгүй гэдэг сонголтыг танд өгсөн. Тэгээд маш гоё судалгаатай энэ зүйлүүдийг ярьсан бол өнөөдөр ахаа сахартай холбоотой их гоё том судалгаа шинжилгээтэй энэ дугаарыг та бүхэндээс өргөн баярлалаа. Тэгээд таны цаашдаа ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн 52 дахь дугаар танд хүрлээ. Тэгээд мэдээж энэ цаг хугацаа бол жил гарны хугацаанд 52 дахь дугаараа бид хүн хийж байна. Тэгээд яг энэний дараа чихрийн шижин гэдэг маш гоё дугаараар би хүндэт багшаагаа бас цочоо морьтой өрсөн байгаа. Яг энэ дугаарыг та үзчих. Яг тэрний дараагийн дугаарыг бас дарааллаад үзэх юм бол тархинда маш том мэдээллийг та үн төлбөргүй авч байгаа шүү. За тэгээд дараагийн маш чухал дугаараар иргэн уулзлаа. Баяртай. Мэдээж та үзэж байгаа бол subscribe дараад манай багийн гишүүн болоорой. Ингүүл энэ мэдээллүүд тань цаг алдалгүй мэдээлэл байдлаар үн төлбөргүй очисоор байх болно. Магадгүй ээж авч subscribe дарж чадахгүй бол хүүхдүүд нь зааж өгөөд одоо Gmail-ээр нь ороод YouTube дээр нь бас хаяг нээж өгөөд subscribe-ыг даруулаад өгчөөрэй. Инх юм бол ойлголтыг ээж аав нар маань маш сайн авах. Тэгээд хөдөөр нутагт байгаа хүмүүс ч гэсэн DDH TV-ийн 813 дугаар сувг дээр энэ мэдээллийг үзэж байгаа бол та сая бас туул багш хэлсэнтэй маш их колог ингээд одоо парчгаар наваад яачдаг. Тэгээд одоо сахарын хэрэглэж гэсэн хөдөө маш өндөр байгаа юм байна гэдэг зүйлүүдийг хэллээ. Тэгээд Монгол орны хаанч байсан энэ дугаарыг та үзэх бүрэн боломж байгаа шүү. Тэгээд хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа баярлалаа. Дараагийн чухал подкаст дээр иргэн уулзлаа. Баяртай.